Өдрийн мэнд хүргэе. Mining Pulse podcast-ийн ээлжид дугаараар эргэн уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдөр ирсэн зочноо танилцуулъя. Өнөөдөр манай студид уурхайн одоо салбарт томоохон хөрөнгө оруулалт татаж чадсан оюутлогоо төслийн гүйцэтгэх захирал Мөнхсөх ирсэн байна. За урилгыг хүлээж авч хүрэлцэн танд маш их баярлалаа. Шинэ ажлаа аваад бас та удаагүй байна. За ажил бол нэлээд ачаалтаас эхэлж байгаа харагдаж байна тий. Өнгөрсөн 7 хоногт бол оюутлогоо төслийн нээлттэй сонсгол бол олонний анхаарлын төвд бол өнгөрлөө. Тэгэхээр сонсгол бас хэрхэн болж өнгөрөө. За энэ дээр бас яг төсөл хэрэгжүүлэгч талаасаа одоо хэрхэн өөрсдийн одоо байр суурь тайлбараа хийж чадвуу. Өндлөнгөөс одоо таас яг ингээд дүгнэж тарах юм бол сонсголын талаар бас бид нартай юу хуваалцаар байна. За баярлаа. Бас намайг урьж подкастт оролцуулсанд. Тэгээд ажил 2 сарын 1-ээс орно. Харах хоног болно. Амраад явж явах хэрэгтэй байсан л та. Тэгээд сонсгол дутагдсан болохоор тэгээд очсон. За яг мэдээ сонсгол бол хүнд туссан. Бүх талаас бол харж байгаа хөдсөн юмлоо олон нийтийн хэвлэл одоо бүхэл оюутлогоор бол сүүлийн 7 хоног бол бид нэр лансгалаа. Тэгээд яг нэг талаасаа бол бас энэ олон янз янзын одоо мэдрэмжүүд төрж байна тий. За нэг талаасаа бол нэг юу яаж байгаа юм шиг өөртөө дүгнэлт хийх юм байна. За нөхцөл байдлыг бас ямар их том ойлголтын зөрөөнүүд байдаг юм бэ гэдгийг бол ухаарч байна. За дээрэс нь ер нь бас шүмжлүүлж авах сайжруулах одоо хүсэл эрмэлзэл бол бас оргилж буцалж байна. За нөгөөтэйгээр бас гомдох юмч гарч ирж байна тий. Тэнд бол бас зөв буруу мэдээлэл одоо гэдэг юм янз янз юмнууд байна. Тэгээд яг үрдүн гэх юм бол олон нийтээрээ бол бас энэ хүнд сэдвүүдийг яриад тулсууд сонирхоод өсөх хурлын гишүүд холбооны салбарын асуудал яриад ингээд тойроод ярилцсан гэдгийг үл их чухал. Тэндээс шийдэл гарна, тэндээс ойлголт төрнө. За мэдээж нэг уулзж яриад нэг сонсгол байгаад бүх нийтээрээ ойлголцсон гэсэн ойлголт бол байхгүй. Тэгэхээр энэ бол бас нэг тодорхой том алхам, том хүчлэгийн эхлэл юм болов уу гэж бас харж байгаа л да. Тэгэхээр мэдээж энэс үргэлжлүүлээ улсын хурал дээр бол мэдээж тогтоол хэмжээний шийд дүгнэлт гарах бах. Нөгөө талаараа бол би бас өөрийн одоо энэ 7 хоногийн хугацаанд юу ойлгов, энэ хурал дээр юу болов, талуудын байр суурь юу байна вэ? Ер нь цаашдаа яах ёстой бэ гэдэг талаар бол бас тодорхой хэмжээний өөрийн дүгнэлт санал онолыг бол бас одоо хувийн нийлүүлж хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч нартай бол бас танилцуулах хүсэлтэй бодолтой байгаа. Тэгэхээр юм олон юм хэрэгцүүлж бодулсан бас нэг талаараа айгүй хэрэгтэй сонсгол боллоо гэж бодож байна. Тэгээд ингэж энэ юмыг дэлгэж тавьж ингэж ярьж илэн дадлангуй яаж ойлголцохгүй болохоор энэ юм чинь ингээ өгшсараад ерөнхийдөө одоо доктортой үйл ажиллагаа явуулах жоохон хэцүү нөхцөл бий болд юм шиг л байна л та. Тэгээд өөрөө мэдж байгаа уулуурхан бизнес бол ер нь хурдын хувьд бол маш багаар сайжирдаг. Одоо энэ юм хурж ирээд 24 цагийн дотор эргүүлээд сайжруулах боломжгүй. Тэгэхээр энэ бол бас их доктортой үйл ажиллагаа чухал салбар учраас энэ дээр бүх талуудын ойлголт нэг байх, мэдээлэл нэг байх айгүй чухал юм байна. Тэгээд үнээр их юм бодогдож байна. Айгүй олон төрлийн мэдрэмжүүд төрж байна. Яг үнэ. Би ч одоо сонсголын 3 өдөр орж ажиллагчаас суусан. Тэгээ яг л тань шиг бас ингээд айгүй олон зүйл нөө эргэцүүлсэн. Одоо тэр нь бол ялангуяа манай салбарын сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд болж нэлээд бас хүн цаг үеийн бид нар гэрчүүлж байгаа юм болов гэж харсан. За оюутлогоо төслийн бас эхэлж явах үед ч гэсэн яг энэ үйл явц нэлээд идэвхтэй олон нийтийн эсэргүүцэлтэй тий.
За бороогийн хөрөнгө оруулалт гээд гадны бас Центерагийн хөрөнгө оруулалт хийгдээд хөрөнгө оруулалтын гэрээн дээр бол бас тодорхой нөгөө татврын хөнгөлтүүдийг тухайн компанид өгчөөд тэгээд тэн дээрээ бас яг иргэний нийгмийн эсэргүүцэл гээл одоо асуудлууд хөвөрдөж исэн. За тэгээд тэр цаг үе бас л хүнд цаг үед төсөл эхэлж исэн. За тэгээд бас л амаргүй цаг хугацааг туулсан шүү дээ оюутлын эзлийн үед бол тэгэхээр дахиад бас яг энэ бас энэ түүхэнд бичигдэж үлдэнэ. Манай салбарт сайнтай муутай аль аль нарна. Тэгэхээр энэ цаг үед бас бид нар гисч болоод сууж байна. Гэхдээ нэг нөгөө одоо мэдээж давуу талыг олж харахыг хичээсэн зүйл нь юу гэхээр эндээс бас алдаагаа засаад аль аль талнаас урагшлах дараагийн одоо ийм хэрүүлийн алим бас байхгүй гар урагшлах тэр боломж нь бас гарч ирэх юм болов гэдгээр ингээ харж ирсэн л да. Тэгэхээр маш олон сөрөг мессежүүд бол явсан шүү дээ төслийн талаар за нээлттэй сонсголын өмнө тэгэхээр олон нийтэд тэгэхээр энэ дээр бас няцаалт хийх асуудлууд бол харагдчихсэн. За энэ дээр би зүгээр яг танаас хэдхэн тоо асуухад за таны нэг яриан дээр 2010 оноос хойш оюутлын компани 5.3 тэрбум долларын татварыг улсад төвлөрүүлсэн гэд тэ. Тэгэхээр энийг бас одоо худлаа мэдээлэлсэн гэдэг ч юм уу ингээд нөө сошиал дээр бас явж байхад би өөрөө бас энэ тоонуудыг хараад тэмдэглэж авсан. Тэгээ энэ нь бас одоо яг үнэн худал гэдэг ийм хоёр мэдээлэл яваад байна тий. Тэгэхээр яг оюутлын төсөл одоо 2010 онд үйл ажиллагаа хийснээс хойш хичнээн төгрөгийн татвар хураамжийг бас улсын төсөвт төвлөрүүлсэн болов. Тэгэхээр юу яадаг л та нөгөө сонсголын дунд бол бас юу яасан одоо чөтгөр детальд байдаг гэдэг үгийг ер нь нэлээд удаан хэд удаа ашигласан л та. Тэгэхээр хэдүүлээ одоо компаниас ямар нэгэн байдлаар одоо тийм тоо дэвэргээл одоо хиймэл тоо гаргаад байгаа юм байхгүй. Нөгөө тал ч гэсэн одоо бас одоо энэ мэдээллийн нэцээс судлаа гэж байгаа бас огт өмцлгүй юм ярихгүй байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр зүгээр ойлголт тодорхойлолтын дээр л нэг төмөл төр хүрэх шаардлагатай байгаа юм л дээ. Түрүүн би бас өгч дээр ярьжсэн өөрөөгөөж дээр бол бид нар бас өөр төмөл яриад тэгээд хоёр өөр юм яриад хоёр тоо яриад тэрэн дээр маргалдаад байдаг. Тэгэхээр аль нэгэн талаа одоо удлаа ярьж гин гэж ярихаас илүү яг энэ тооны ард нь юу байгаа цаана логик нь юу байгаа гэдэг юм ярих хэрэгтэй болов. Тэгээд яг би татврын талаар бас тодорхойлт өгнө. Гэхдээ ер нь бол би нэг ийм ажилласан нь бол миний хувийн бодол шүү. Тэр нь за мэдээж тодорхой хэмжээгээр юу ах хэрэгтэй. Одоо өнгөрсөн цаг үеэд өгнээд те. Яагаад ийм алдаа гарав? Яагаад ийм нөхцөл байдал үүсв? Гэдгийг бол ярих шаардлагатай байгаа. Гэхдээ сонсголын уур амьсгал дээр бол айгүйх одоо аль нэгэн тал руу буруу гişүүд хоорондоо байдаг ч юм уу эсвэл компани руу хууль руу одоо манай нийгэмд бол аль нэгэн талыг буруутгах тийм бол айгүйх давамгаалсан байсан. За миний анзаарснаар бол бараг 70% тийм байсан тийм. Нэг бол одоо урт өмнө шийдвэр гаргаж ирсэн улсуудын буруу, нэг бол хуулийн буруу, нэг бол улсын их хурлын буруу, риотын төвийн буруу гэл ингээл буруул яриад байдаг тийм. Тэгээд бас бид нэг ойлгох ёстой юм юу гэхээр өнгөрсөн цаг үеийг эргэж хараад энийг ингэх ёстой байсан, тэрийг тэгэх ёстой байсан юм а гэж дүгнэх шиг амарх юм байна. Тухайн үед шийдвэр гаргаж ирсэн улсуудын нөхцөл байдлыг ойлгоод одоо урагшаа харж явах нь чухал. Өнгөрсөн цагийг угаасаа эргүүлэхгүй. Тэгэхээр одоо гэдэг ингээд би бол нэгээрээ одоо гэрээ бол гэрээ бандан тас гэж байгаа юм бол огт биш. Гол нь ингэж ярьчаа цаашдаа явах уу гэдэг дээр айгуу сайн ойлголцож ингэж илэн далангуй байх нь чухал юм болов уу гэж боддог л доо. Тэгэхээр энэ бол процессын нэг хэсэг өнгөрснөөс өхөж ярих тэ ойлголтод хүрэх. Гэхдээ цаашдаа бол ингээд одоо ингээд алга болчих юм бол дахиад нэг хэдэн жилийн дараа энэ сөхөгдөөл тэгэл дахиад нөгөө ярьсан яриа дахиад явагдах юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ дээрээ яг ингээд үргэлжлүүлээд цаашдаа явах уу гэдэг дээр анхаарч олон талаас ажилласаа гэж боддог. Нөгөөтэйгөр би бас энэ дээр бид нар бүгдөө л зэрэг сайжрах хэрэгтэй. Тэр нь юу гэхээр за компани ч гэсэн шүүмжлүүлж аваад илүү сайн ажиллах хэрэгтэй, сайжруулах юм зөндөл байгаа. За засгийг төлөөлж байгаа компаниуд төрийн оролцоо, засаглал, мөн холбогдох одоо хууль дүрм тий холбогдлох яамаа янтлагууд бүгд л сайжрах хэрэгтэй. Энэ дээр бас риотын тооч гэсэн бас
сайжир суралцаж дүгнэх ёстой. Тэгэд бүгдөө ер нь сайжрыг гэдэг тийм л ойлголтыг би одоо дахин сонсгол дээр яриад байгаа юм. Тэгэхээр аль нэгэн талаа одоо буруутгаад энэс болоод ингэсэн гэхээсээ илүү за байгаа юмны юм байна. Нөхцөл байдал юм байна. Талуудын байр суурийг бол бас төвчээртэй сонсож ойлгож ярилцах ёстой гэдэг үгнээс хараад байгаа юм л да. Ерөнхийдөө татвартай холбоотой юм дээр бол юу яадаг. За компаниас бол компани даснаас гарч байгаа одоо оюутлоготой холбоотой төлж байгаа шууд татвар бөгөөд төлбөр орон нутаг болгоод бүгдийг нь оруулаад тооцдог. Тэрэнд нь бол за натаас өгсүүлээд нөөт тий галийн татвар за орон нутаг төлж байгаа үйл ажиллагаа хөрөнгөний татвар дээрээс нь усны төлбөр гэх мэтлэнгийн бүгдээр орж байгаа. За нөгөө талаас бас миний анзаарсан шүү зүгээр бас оюутлогын ханган нийлүүлэгч нарын төлж байгаа нөөтийн тоог оруулах уу оруулахгүй юу оюутлогоо төлж байгаа гэж тооцох уугүй юу гэдэг дээр бол бас маргаан байдал болов уу гэж бодоод байгаа байхгүй. Тэр нь яг хөөхлөөр оюутлогоо одоо үүдний ханган нийлүүлэгч үйлчлүүлж байгаа компани болохоор нөөт чарж хийдэг. Тэр нь бол тооцсон доор явдаг. Тэгэхээр энэ бас ингээд яриад тулаад уулзаад деталь руу гарах юм бол бүх юм дээр ингээд өчн тайлбарлах юмнууд байгаа юм л та. За нөгөө нэг сэдв байдаг. Тэр нь одоо оюутлогын мөнгө нь Монголын дансаар орж гардаг юм уу гүм үү гэдэг яриа байдаг тий. Оюутлогын ордгоо энэ тоон байна л гэдэг. Нөгөө талд нь болохоор байдгүй гээл. За өрөөгөөж дээр бас яг тийм яригдаад байдаг тий. Тэгэхээр би бас сонсгол дээр миний нэг хэлсэн санаа юу гэхээр хэдүүлээ ингээд тулаад модельээ хараад ойлголтоо нэгтгэе. Тэгвэл хоёр өөр тоо яриад хоёр өөр аргачлал ашиглаад тэгээд би зөв чи буруу гэдэг ингээд маргалдаад яваад байна. Тэгэхээр зөв миний одоо чин сэтгэлээс өсөх юм гэхээр ингэж одоо энэ нэг юм нодлоо ярьлаа зөв буруу гэхээсээ илүү яг тоон дээр баримтан дээр үнэлж хэдүүлээ ярьж сууя ойлголцъя тий гэдэл байрсуулаа сандаад байгаа юм л та. Тэгэхээр би одоо бол ингээл нэг өөр нэгэн тоог нүцаагаад өөрийнхөө гаргаж байгаа тоог зөв буруу гэж бол ярих бол утгагүй санагдчих. Яг өнөө одоо бас халзан мөрөгдөө сонсгол дээр бас сууж хат яг энэ дүр зураг ажиглагдчихсэн. Нөгөө ойлголтын зөрүүтэй байдал маш их. Саяны оюутлогоо дээр ч яг ажиглагдчихж байгаа зүйл нь өгөөж гэдгээ хоёр өөрөөр бас тайлбарлаад төрийн байгууллагуудаас гарч байгаа дүгнэлтүүд нь хүртэл хоорондоо ингээд зөрүүтэй байгаад тэгээд тэр нь бол ингээд нөгөө яг юм хэрүүлийн одоо юу болчихж байгаа юм л алин болчихж байгаа юм л дунд нь минийх зөв чинийх зөв гээл те. Тэгээд сүүлдээ би ч бас яг таны хэлж байгаатай санал нэг байна. Манайх салбар дотроо өөрөө маш олон ялгаатай засаглалтай компаниуд байгаа. Төрийн өмчөд олон улсын одоо хөрөнгөний бирж дээр гарсан гээл те. За хөрөнгө оруулалт гаднаас татсан, зээл авсан гэд маш олон ийм ялгаатай одоо өмчийн хэлбэртэй. За энийгээ дагаад нөгөө засаглалын ялгаатай байдал маш их байгаад идэг. Тэгэхээр салбар дотроо бид нар эхлээд нэг хэлээр ойлгох ёстой байна. Тэгжиж таны ярьж байгаа одоо бид нар яг нэг юм ойлголттой болж иж уршаа арахгүй болвол яг сая энэ оюутлогоо дээр бол тэр яг ингээд тавтагдчихж байгаа байхгүй. Нэг нь төрийн өмчийн компани 34% эзэмшиж байгаа. За нөгөөх нь ингээд олон улсын хөрөнгөний бирж олон улсаас одоо хөрөнгө босгосон ийм компани байгаа гэдэг. Тэгэхээр энэ засаглалыг одоо сайжруулах тал дээр та бас одоо энэ салбар яг ямар арга хэмжээ авах юм бол бидний хувьд бол яг холбооны зүгээс олон улсын одоо нөө ESG стандарт албаасаар оруулж ирээд за энэ хүрээндээ засаглалаа одоо нэг болгочоо. Тэгээд бид нар бусад стейкхолдерууд оролцогч талтайгаа бас нэг хэлээр ярьдаг болёо. Тэгэхгүй бол ингээд дотрооч бид нар ингээд өөр өөр хэлээр яриад нэг нь одоо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгтай нийгэмд үйл ажиллагаа болчихсон урхаа үйлдвэрийн газрууд те. Нэг нь бол одоо яг орчин цагийн одоо урхаа буюу одоо хөрөнгө босгоод за тэндээс яг өгөөж айлал тал нь хүртдэг те. Ийм байдлаар явдаг одоо юм засаглалтай байгаад идэг. Тэгэхээр таны хувьд бас яг энэ нэг хэлээр одоо салбар дотроо ойлгох засаглалын хувьд бас бид нар ямар одоо арга хэмжээ авч иж ахиц гарах юм болоо. Яг уу суур асуудлууд бол байгаад байгаа. Тэр нь одоо гэдэг гол мэдсэн асуудал гэхээр одоо энэ стратегийн ач холбогдолтой ордууд том ордууд дээр засгийн оролцоо ер нь ямар байх юм бэ? Засаг татвар аваа явдаг, тэг амнатаа аваа явдаг. Тэгээд энэ одоо хувьцаа эзэмшилтэй холбоотой эрсдлийн ойлголт үнэлгээ гэдэг юм бол айгүй том зөрүүтэй санагдсан. Тэрнээс бол эхлээд маш их асуудлууд гарч ирж байна. Тэр нь юу гэхээр одоо 34%
эзэмшлийг байх ёстой байх ёсгүй гэж одоо хүмүүс ярьж байна тийм. За байлаа гэхлээрээ тэр чинь өөрөө одоо хоёр өнцгтэй. Байх юм бол ашигтай байх юм бол өндөр ашиг авна, ногдол ашиг авна. Ашиггүй байх юм бол хамгийн түрүүнд ачигдах. Алдагдал гэдэг ч юм уу одоо өөрөө бож өгөхгүй байх тийм байна. Тэрийг дагаад айгүй том эрсдэл ирдэг тийм. Нөгөө төслөг удирдах чадах айгүй чухал болд. Тэгэхээр тэр одоо манай нийгмээрээ тэр эрсдлийг хүлээх бэлтгэл ойлголт нь бүрдсэн байна уу гэдэг талаар нь бид нэр айгүй сайн дүгнж үзэх хэрэгтэй байна л да. За мэдээж том ашиг хийх боломжтой. Тэрийгээ дагаад том эрсдэл ирдэг тийм. Тэгээ ингээ ойдлоготой холбоотой юм дээр ингээ ахлаар үнэхээр эрсдлүүд гарсан. Яг л одоо классик эрсдлүүд гараад тэрнийх нь үр дүн одоо өнөөдөр бид нэр чинь зардал итэлд гарсан цаг хугацаанд хойшлогдсон бүх юм санснаар яваагүй. Бүх талууд өөрөөгөөж ингээд буусан. Тийм нөхцөл байдал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол нэг эрсдлийн ойлголт, төрийн оролцоо гэдэг айгу том фундаментальны юм яригдах хэрэгтэй байх гэж бодож байна л да. Тэгээд ер нь цаашдаа ингээд одоо 11 мэдээлэл ингээд аваад үзэх юм бол одоо их хурл дээр гол яригдж байгаа асуудлууд нь гэхэлэр ер нь бид нэр энэ хувьцаа эзэмшин гэдэг юм чинь бол заавалчгүй байх шаардлагагүй юм байна. Хөгөөжөл өртгөн чухал. Өөрөө хөгөөжөө өртгөн тэгэхээр дотроо авъя гэдэг одоо тэр ойлголт чинь бол нэлээд ингээд яригдаад эхэлж байна тийм. Тэгэхээр ингээд бид нар ч одоо сүүлийн 20 хэдэн жил ингээд үгэлт хийгээд хэд хэдэн модельүүдийг туршиж үзээд за хэдэн жилийн дараа Аранагийн модель нь сайн байсан уу муу байсан уу гэдэг дээр дүгнэлт гаргана ингээд нөгөө туршлага хоригдлуулаад сайжрал явах хэрэгтэй байх л та. Тэгэхээр энэ асуудал шийдэгдэх нь хамгийн чухал юм болов уу гэж бодож байна. За нөгөөтэйгөр бас энийг дагаад араас нь одоо засалтай холбоотой айгу том асуудал юу гэхээр энэ уулуурхан бизнесээ айгу сайн бас ойлголт. Одоо дан ганц одоо салбар биш те. Улсын их хурлын гишүүд засаг уулуурхан бизнесээ илүү гүнзгий ойлгосоо гэдэг бол надад бас тийм одоо хүсэл төрсөн. Тэр нь юу гэхээр бид нар чинь бас тэгтээ дүнгээ уулуурхан орон болон манай эдийн засгаас энэ манай эдийн засаг хамаарна. Тэгээд юу гэдэг одоо чанартай уулуурхаа гэж юу хариуцлагатай уулуурхаан салбар гэж яаж тодорхойлох вэ? Тэ? Манай уулуурхаан салбарын бодлого юу вэ? За уулуурхаан компаниуд маань өөрөө ямар сорилт ямар хүндрэлүүдтэй байдаг вэ? Тэ? За шаардж байгаа шаардлагууд нь хэрэгжүүлэхэд тэр зэрэг одоо амьдралгүй гэдгийг ингэж ойлгохын тулд бид нар нийгмээрээ угаасаа уулуурхаан салбарыг ойлгох ёстой. Муурхачаа ажилчин хүний нөхцөл байдал ямар байдгүй те. Уулуурхаан менежмент явуулж байгаа улсуудад хүндрэлүүд юу байдаг. За энийг би нэг золонгоо ойлгох гэдэг юм биш. Гэхдээ энэ юмыг бид нар ойлгох ёстой л та. За ингээд байгаль орчны хууль гардаг ч юм уу эсвэл хөдөлмөрийн хамгаалтын хууль гардаг ч юм уу те. Ингээд энэ бүх юмд бол уулуурхаан компанитай системийн өөрчлөлт оруулж байгаа те хуулиараа. Тийм. Тэгэхээр тэрийг дагаад ганцхан юм дээр бол өөрчлөлт байхгүй. Нэг юм дээр өөрчлөлт ямар үр дагавар гарах вэ? Цаана ингээ 2 3 юм ингээ өөрчлөлт эхэлдэг. Тэгэхээр энийг бас цаг зав зарцуулж манай гишүүд бүх улсууд бас энэ салбараа бас нэг гүнзгий орох шаардлагатай болов уу гэж надад бас бодогдсон. Олон улсад одоо та Рио Тинтогийн бас яг Австрали дахь тэ компанид нь ажиллаж ирсэн. Тэгэд Риочин бол одоо үндэстэн дамс маш олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь Австрали, Канадад одоо төрийн өмчт компани гэж байдаг юм уу? Яагаад тэд нар ингэж төрийн өмчт компани гэж байхгүй те? Ямар байдлаар яг өгөөж өөртөд идэв? Би бол сонсоогүй төрийн өмчт компани Австрали, Канада. За Чилд бол байгаа те. Коделко бол одоо нэг модель байж болж байна. Тэгэхээр миний зур харж байгаа өнцгөө нь аль ашигтай хувилбараа бас эдгээр чинь сонгочоод эзэмшгээсээ илүү хувиа өртөд явах нь илүү гэж үздэг юм болов уу гэдэг. Тэгэхээр бусад улсад одоо байгаа энэ төрийн өмчт компаниуд яаж одоо бас өгөж өртөд явт юм болов? Тэг яг улс орн болгон өөр гэсэн арга барилтай өөр гэсэн өөрийн онцлог түүхтэй шалтгаантай байдаг тий. За Австрали, Канадын үед өөрөө хэлж байгаа. Зөв Америкч гэсэн. Тэр нь юу гэхээр нийгэм эдийн засгаар ойлгогдсон. Төрийн оролцоо байх шаардлагагүй.
нөгөө макро эдийн засгийн өргөөж, ажлын байр, татвар төлөлт, эдийн засгийн макро эдийн засгийн эргэлт, мөнгөний урсгал гэдэг юмнуудаа бүрэн ойлгонд хүлээн зөвшөөрөөд нөгөө өргөөжийн тодорхойлолтод нь тэр нь бүрэн бүтнээр багтчихж байгаа. Тэгэхээр энэ дээр бол төрийн оролцоо байгаад ах шаардлага байхгүй. Төр угаасаа тэр эрсдлийг үүрэх шаардлага байхгүй, сонирхолж байхгүй, тийшээ мөнгө хийгээд ах шаардлага байхгүй. Харин одоо юу гэдгийг хөрөнгө оруулалтын том байх тусмаа тэрийг дэмжиж явдаг тийм. Дээрээс нь тэр одоо хувь нийлүүлэгчийн төр төсөлд хийж байгаа улсуудын эрсдэл нь ямар байна уу, үр ашиг нь ямар байна уу, тэрэнд бол баг санаа зовч шаардлага болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээ Австралид яддаг гэхээр төсөл том байх тусмаа л олон хүн ажлын байр бий болгоод илүү их татвар төлөх юм бол тэр нь сайн. Тэрнээс илүү юм хэрэггүй. Гэхдээ төрөөс тавьж байгаа шаардлага нь бол бас чанга. Гол шаардлагууд нь юун дээр байдаг вэ гэхээр байгаль орчин. За байгаль орчин хаалтын програм маань хэр зэрэг байна уу? Усаа яаж ашиглаж гин үү? Хаягдлын далангаа яаж барьж гин үү? Тэгэхээр нөгөө байгаль орчны нөлөөг айгүйх сайн чанга хяндаг. Шаардлага өндөр тавьдаг. За дээрэс нь одоо эргэн тойронд байгаа орон нутгийн иргэд тэ ойлголцож чадж гин үү? Тэдний нөхцөл байдлыг бас хүндгэж чадж гин үү гэдэг талаар бол хардаг. За мэдээж хөдөлмөр аюулгүй байдал. Ер нь одоо ажиллаж байгаа ажилчдын нөхцөл байдал аюулгүй ажиллагаан дээр бол бас онцгой хяналт тавьдаг тийм талтай. За одоо яг Австралийн миний дөнгөж сая одоо хөөцөлж байгаа жишээлбэл зөвшөөрлийн процессыг ингээ харахлаар тийм байдаг л да. Тэгээд тэр маань өөрөө бол айгүй 2-3 жил үргэлжилдэг айгүй нарийн процессор бол явдаг л да. Тэгэхээр энд бол бас нэг өөр процесс байна тийм. За өөрөөр хэлбэл түрүүн ингээ жишээлбэл Чили улсад Codelco гэж компани байдаг. Тэр бол улсын одоо эзэмшилтэй 100% эзэмшилтэй засгийн томоохон компани. За энэ компани маань өөрөө бол том хөрөнгө оруулалттай, хувьтай чамтарч ажилладаг, өөрөө ч гэсэн бие даадаг, үнэхээр их чадaltaй компани л та. Хэд хэдэн том ургаатай. Тэгээ энэ компани маань бол юу яадаг? Чили улс өөрөө айгүй болон одоо гэдэг дан ганц Codelco усгаад BHP ч байж байгаа, Antofagasta байж байгаа, Rio Tinto байж байгаа. Тэгхийн бүгд л идэм л шүү дээ. Бүгд ингээ ороод ирсэн. Бүгдөө ингээд экосистемээр хамтраад ажиллаа сурцсан. Тинчээ төр улс бүгдөө хамтраад ажиллаад байдаг л та. Тэгээ тэн дээр нэг онцлог нь юу гэдэг вэ гэхээр Codelco өөрөө хөгжөөд өөрийн гэсэн бас уурхаатай, өөрийн гэсэн техникийн хүч чадал нь бий болцсон учраас нөгөө гадны дотны компаниудтайгаа хамтарч ажиллахад чадварын түвшин ерөнхийдөө ойролцоо түвшинд очсон. Тэгэхээр одоо жишээл техникийн судалгаа юм уу ямар нэг юм дээр маргаан байлаа гэрлүүгөө хүн хүчээ хаяад засаа явчихдаг. Энэ юм байна гэдэг өөрөө ерсэн айгүй одоо гэдэг инженерийн баг сайтай тийм учраас тийм. Codelco маань өөрөө бол анхнаас органикаар бий болгоогүй 70-аад оны үед одоо нэлээд том дэрийн эргэлтүүд болдоод одоо гэдэг тийм хувьд байсан компаниудыг өөр дээрээ татж аваад ингээд айгүй том комплекс түүхээр олон жил явж байгаад өнөөдөр болсон баггүй. Тэгэхээр дан ганц одоо шууд шинээр ингээд байгаагүй. Тэгэхээр энэ ингээд түүхийг ингээд харах юм бол янз янзын мэдээлэл байдаг. Тэр нь бол тухайн орны онцлогтой их холбоотой. Болон энэ эрсдлийг түрүүний хэлдгээр эрсдлүүлж байгаа бол тэр эрсдлийг үүрээд давж туулах чадвартай байх хэрэгтэй. Дээрээс нь өөрийн гэсэн бас хөрөнгө оруулалт хийх өсвөртэй байх шаардлагатай байгаа гэм л л та. Тэгээд тэгэхээр яг одоо тийм төгс төгөлдөр модель гэсэн юм бол байхгүй л байна. Таас түрүүн хэллээ шүү дээ. Одоо оюутлогын төслийн хувьд бол зардлын хэвтрэлт явсан нь одоо олон хүчин зүйл шалтгаалсан баг тий. Тэрний нэг нь бол би бас нэг 2 илүү 3 жилийн хугацаанд зогссон шүү дээ. Гүний орхон бүтээн байгуулалтын ажил. Бас энэ маань энэ зардлын хэвтрэлтэнд нөлөөсөн. Ер нь зардлын хэвтрэлтэд бид нар цаг хугацаа алдаад байх тусам тий нөгөө өртөг нэмэгдээд идэг шүү дээ. Тий хөрөнгө оруулалтын өртгүүд мэдээж 10 онд одоо бүтээн байгуулалт хийгээд тэр чигтээ ингээ авцсан бол бас арай бага байх байсан болов ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ дээр бас яг энэ хугацаа
2-3 жил цул зогссон ноос гадна те өөр ямар хүчин зүйлүүд нөлөөлөөд зардлын хэтрэлтүүд ер нь болсон юм болоо. Тий. За угаасаа манай салбарынхан мэдж байгаа уулуурхан бизнес бүтээн байгуулалт гэдэг юм чинь болвол нөгөө өөрийн гэсэн одоо ичтэй моментумтай. Тэр моментум алдаад ажил удаашрах юм бол нөгөө одоо геометрийн урдаар юм өргөж саардаг. Буцааж эхлүүлэхэд айгүй хүнд үйдэг л да. Тэгэхээр би нэг бас нэг уулзалтан дээр ерөнхийдөө одоо үгдгийн 100 вагонтой төмөр галт хэрэгшил процесс л та. Тодорхой хурдтай явна. Тэр хурдандаа өрөх гэж айгүй удаан цаг шаардна. Инерц аавна. Инерц авсны дараа бол шууд зогсоож болдгоо. Зогсох юм бол буцааж эхлүүлэхэд айгүй хэцүү байдаг л та. Яагаад гэвэл энэ чинь аюу олон мянган хүн ажиллаж байгаа. Урьдчилж олон жилээр төлөвлөсөн ажлууд байгаа. Бүх ажлууд нараараасаа дистаралтай нэг-нэгнээс хамааралтай байдаг. Тэгээд жишээл нэг гэрээд компани гэж жишээл энэ ажлыг хийхлээр бэлэн байж идэггүй. Нөгөөдөл нь дэлхийд даяар энэ тэнд өөр ажилтай байж идэг. Хэрэг графикасаа гарчих юм бол буцааж оруулж иж болдгоо тий. Гэх мэтчтэнгийн аюу их асуудал үүдэл. Тэгэхээр уулуурхан салбарт нөгөө миний түрүүний ярьжсэн доктортой үйл ажиллагаа аягүй чухал байдаг. Тэр нөхцөл байдал нь бий болох тий. Тэгэхээр одоо юу гэдэг мэдээж 2013-14 онд гүний ухаан зогсооно гэдэг бол үнэхээр үнд шийдвэр байсан. Тэрний үр дагаврууд нь өнөөдрийн хүртэл одоо бид нарт бол үдирдэл явж лаа тий. Тэрнээс одоо аюу олон янз янзын асуудлууд гарна. За одоо ингээд жишээл бид нар яриад байгаа одоо антретай холбоотой асуудал төлөвлөө явжснаас төлөвлөгөө өөрчлөгдөх юм бол тэрийг дагаад бас үр дагавар гарна. Тэгэхээр үр дагаваргүй зүгээр ингээд хөнгөн өөрчлөгддөг юм бидний ажилд бол бараг байдгүй. Заавалчгүй нийгмийн өөрчлөлөөхөө хараас нь 3-4 юм ингэж өөрчлөгдөж идэг учраас тэгэхээр энэ бас талуудын ойлголтыг нэгтгэх доктортой орчин байна гэдэг бол аягүй чухал. Би одоо татврын доктортой орчныг бас гадна үйлдвэр бүтээн байгуулалтын доктортой орчин гэдэг юм чинь аягүй чухал юм билээ. Хууль хэрэгцээ орчин тий. Одоо ялангуяа. Би бас яг нөгөө таны түрүүний бас тэр чийлийг та ярьж байна. Маш олон ингээд төрийн өмчит болон хувийн компаниуд ингээд зэрэгцээ ингээд оршоод шүү дээ. Тэгэхээр зах зээлийн хувьд бол олон улсад одоо томоохон эндсийн уурхаануудын нөөц бол ерөнхийдөө орд бол ер нь өврөөд те гарч байгаа одоо нөөцийн агуулгын хэмжээ буураад ингээд засгийн одоо нийлүүлэлт бол тодорхой хугацааны дараа ингээд багаснаа гэд те одоо прогноз явж штэ. Гэтэл за Конгогийн одоо Конгод явуулж байгаа засгийн орд бол баг биднээс оюутлогоо төслөөс богино хугацаанд ингээд эхлээд маш том одоо төслийн бүтээн байгуулалтыг хийгээд одоо нэлээд тэргүүлээд бараг жилийн араас ингээ ороод ирж штэ тий. Тэгэхээр бид нар бас яг энэ үйл ойлголцол одоо юу гэдгийг одоо энэ өрнөж байгаа хөрөнгө оруулагч нарт тулгарч байгаа энэ сорилт маань тий энэ том зах зээл нь бий болоод идэг. Зэсийн эрэлт нь нэмэгдээд идэг. Гэтэл бид нар бас дотооддоо ингээд ийм асуудалтай байгаад идэг тий. Тэгэхээр энэ маань та бүхний харж байгаагаар бас ямар бодо бодит үр дагаврыг авчрах вэ? Одоо саяны таны ярьдаар 12-оос 13 онд оны нөлөө нь одоо ингэ явж байна те. Тэгэхээр одоо дахиад бас бидний энэ явж байгаа хилцээр ийн үе шат те. За энийг бид нар амжилттай даван туулвал мэдээж сайн аль аль талдаа одоо хэрэгтэй. Энэ маань хэрэгцээ ингээд сунжраад явах юм бол ер нь аль аль талдаа л ашиггүй юм хөлбөр төр бид нар ирж шүү дээ те. Тэгэхээр энийг та бас яг яаж харж байна? Одоо бид нар бас нэлээд эзэгтэй цаг үед бас ирж гин гэж хараад байна л да. Гоё асуулт байна. Яг тэгэхээр бид нар юу л да дэлхийн нэг хэсэг, дэлхийн салбарын нэг хэсэг тий. Тэгээд өссөн ч үсээгүй бид нар дэлхийн талбарт бол өрсөлдөж байгаа. Тэгэхээр одоо дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал боломж бас бидний бүх юм шалтгаалж байгаа юм. Яг үнэ. Тэгэхээр одоо үүдгийн манай тавьж байгаа шаардлагууд амнаатч байна уу, эсвэл одоо үйлдвэрлэлийн янз янзын сааталч байна уу, бүх юм л угаасаа дэлхийн нэг хэсэг болол явна тий. Тэгэхээр бид нэр өөрснөө энэ дээр бас цаг хугацаагаа зөв тааруулж тий бүтээн байгуулалтаа хизээ рамп ап хийх үү. Яаж боломжийг зөв ашиглах үү гэдэг нь чухал та. Жишээлбэл
Яг үнэн. Одоо бид нар Escondido ч юм уу эсвэл Coca-Cola ч юм уу ингээд айгуу гоё төсөл гээд ярих шиг айгуу амарх юм байна тий. Escondido номер 1 дэлхийн асуудалгүйгээл тэгэж байгаа. Яг ингээ Escondido очиод судлаад үзэх юм бол айгүй хүнд асуудалтай байна. Одоо өөрчлөж байгаа агуулгын буурч байгаа. Ойрын хэдэн жил маш том хэмжээний хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн түвшин барих шаардлагатай байна тий. Тэнгууч нэг овцаа эзэмших нь ногдлоо шиг авах сүлэлтэй байдаг. Энэ хоёрын дунд яах вэ? Төрчил үснэ. Тий. За Coca-Cola одоо Роберт Видлендийн Конгод барьсан урхайг бол хүмүүс айгүй гоёэр ирдэг тий. За тэр нь ингээд айгүй хурдан болчлаа гэж харж байгаа бид нар тий. Айгүй мундаг байгаа. Тэр нь тийм. Тий. Айгүй сайхан урт тий 4% эдсийн агуулгатай. Гэхдээ одоо жишээлбэл нэтлэн жил ихэд тэдний гүний урхаатаар айгүй том өндөрлүүд гарч байгаа. За би бас элтинентиг бас яри ингээд жишээлбэл нэтлэн жил ихэд шинэ жилийн одоо дунд хасаар бол бас айгүй том аваар гарсан тий. Red Crystal гарсан. Нэг хэсэг нэг кевин бол одоохондоо зогссон баа. Гэл ингээл ярих юм бол за Grasberg дээр жишээлбэл бас айгүй том өндөрлүүд гарч байгаа тий. Тэгэхээр нөгөө уулуурхайн бизнесийг бид нар юу гэж яддаг вэ гэхээр манай нийгмийн ойлголт болохоор энэ нэг одоо үүдийн дизель хөдөлгүүр шиг коноптаар насан хэлтэжгээр явна гэдэг тийм ойлголт байдаг. Тэгээ би бас нэг ойлголтыг яриад байгаа. Тэр нь энэ бол төсөл биш ээ. Энэ бол компани байдаг. Компани цаана зөндөө олон боломжууд байгаа. Зөндөө олон сорилтууд байгаа. Энэ бүгдийг давж туулахад компани ур чадвар айгүй чухал. Менежментийн ур чадвар. Тэгээ бид нар ингээд уулуурхайн бизнесийг одоо бол бүтээн байгуулалт дуусчлаа ямар ч асуудал үгүй гэж өгдөөс огт бодож байна бэл. Баян хөрөнгө оруулалт юм, баян тортно. Баян шинэ боломж байна. Инновац хийх хэрэгтэй. Баян бүсээ чангалж илүү нэгт байна, илүү чамбай байх шаардлагатай байна. Тэгэхээр нэг талаасаа бид нар ингээд өсөн өсөөгөө ингээд эхийн жисэн эрэлт нийлүүлэлтийн огтлцол дээр тоглох шаардлагатай. Тэн дээр бид нар одоо цаг хугацаагаа наашлуулах уу, цаашлуулах уу, үйлдвэрлэлээ яаж зохицуулах уу гэдэг юм. За тэрнээс гадна одоо үгдийн чин дан ганц зэс биш. Хүний энэ эсвэл одоо үгдийн валютын ханш асуудлууд байна те. Дэлхийн одоо бидний яриад байгаа энэ лайбертай холбоотой хүү өндөр байна гэдэл яриад байгаа асуудал чинь бол дэлхийн эдийн засгийн л нэг одоо үзэгдэл байгаа байхгүй. Дэлхийд даяараа л хүү өндөр байгаа учраас бидний яриад байгаа өнөөдөр хүү өндөр лайбер одоо бүхэл Монголын аж ахуйн нэгж бол тэрний үр дагавартай бол үр дагаврыг бол ямсаад явж байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг хүү бага үед нь мөнгө зээлэх тий. Хүү их үед нь арай өөрөөр ажиллах. За ингээд эрэлт бага байгаад зүүн байх юм бол бүсээ чангалах гэх хөвчлөг энэ янз бүрийн хөлцөн заавалчгүй явах хэрэгтэй. Цаг хугацаанд давхруулаад тий. Тэгэхээр бидний хувьд бол харин ингээ харахаар бид нар бол нэг л завин дээр сууж байгаа юм шүү дээ. Монголын талч тэр Рио Тинто ч бид нар яг л энэ нөгөө олон улсын өрсөлдөөн зах зээл дээрээс аль цаг үед нь боломжийг яаж ашиглах уу гэдгээ л харах хэрэгтэй баг. Тэгэхээр аль болох нөгөө хамтрах, хэлэлцэх, ойлголцох гэдэг асуудал бол маш чухал юм байна. Түүнээс өнгөрсөнд одоо нэг чичлэгтэй өчтөр бол тэр дүр зураг маш их харагдчихсэн л да. Тэр бол надад их харамсалтай санагдчихсэн. Тэгээд хөрөнгө оруулагчнаасаа бол надад уучлалт гомоор санагдчихсэн. Мэдээж тухайн цаг үед хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад хууль эрх зүйн орчин ямар байсан, тэр үед улс төрийн шийдвэр гаргаж ирсэн эрх мэдэлтнүүдэд ямар одоо тэг хязгаарлагдмал боломж байсан, олон улсын одоо нөхцөл байдал ямар байсан гэдээ маш олон тэр хүчин зүйл дунд л одоо гаргасан шийдвэрүүд бол байсан байж таарна. За одоо харин дахиад бид нар яг энэ асуудалтай байгаа гэж ярьж байгаа зүйлээ сайжруулах нь л одоо чухал шүү дээ. Тэгэхээр та одоо яг энэ саяны сонсголоос хараад цаашдаа одоо яг энэ хилцээр дээр хоёр тал бас ямар байр сууриас орохын. За Рио Тинтогийн хувьд те одоо байр суурь ямар байна? Та нар одоо үнэхээр ингээд хилцээрт орохгүй гэдэг ингээд зүхтаад идэм үү те? Тэр тал дээр та бас нэг тайлбар хийгээч. Хилцээр бол бас тодорхой хэмжээгээр явж байгаа те одоо гэдэг. Компанийн хувьд бол бас юм штэ. Улсын хурлаас сонгогдсон одоо засагтаал ажил төлөөсөн улсуудтай ажиллахаас биш. Бүх улсуудтай одоо бас яриад яваад болох боломжгүй. Тэгэхээр
одоо үеийн үед бол одоо Эрдэнэс оюутлогын компани, Эрдэнэс Монгол засгийн газрын хэрэг эрхлэх холбогдох яам. Тэгээ бүр ингэ явсараад ерөнхий сайд дээр л очдог. Тэгээд тэр чинь бол ерөнхийдөө улсын их хурлаас томилсон одоо Монгол төрийн төлөөлөл байгаа. Тэгээд энэ дээр бол бас ингэ яриад хэлцээр хийгээд урд өмнө явж ирсэн. За тэгэхээр одоо засгийн газартаа хоёр талаас ажлын хэсгүүд гаргаад за менежментийн гэрээ, зээлийн хүү гэх мэтлэнгийн асуудлаар бол бас яриа хэлцээр хийгээд эхэлсэн байгаа. Тэр тодорхой хэмжээний үр дүнд хүрэх бах. За энэ процесст бол маш их аюул олон улсууд оролцож байгаа. Олон жилийн түүх байгаа. Тэгээд би одоо жишээлбэл манай зарим улсууд төрж байгаа мэдрэмжийн талаар бол яриад тэрэн дээр коммент бол хийх юм. Буруу бахаа. Гэхдээ ихэнх асуудал дээр ойлголцоо. Хинтээ нэрх юм бэ? Яаж сууж асуудлуудаа шийдэх юм бэ? За ингээд нэг бас нэг хүсдэг юм нь юу гэхээр асуудал тавих амархан. Энэ шүмжлээд энэ асуудал байна гэдэг. Тэгээ ширээн дээр тавилаад нөгөөтгөө суугаад тултлан яриад шийдээд гэрээ хилцэл болгоод хаах чинь бас нэг өөр процесс. Тэгэхээр надад зүгээр бас нэг анзаардаг юм уу гэхээр ингээд оюутлогын төсөлтэй холбоотой ингээд олон жилийг хараад тахлаар бол шүүмжилж асуудал тавих усуудын усууд бол маш их байдаг. Айгүйх ингээд шүүмжлүүд ингээд энд дэндээс бол санаа оноо гаргаж байна. Энэ шүүмжил дээр яг аль нь засгийн газрын байр суурь. За энэ дээр яг хоёр талаасаа гаргаад одоо бууртай сууртай суугаад эцсэн туртал яриад ойлголцоод гэрээ хэлцэл хийгээд тэгээ тэр гэрэн дээр одоо баттай сууртай тууштай байх уугүй юу гэдэг юм ил одоо хүсэж байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээд ингэсэн түүхийг авах юм бол тухайн үеийн одоо бүх хийжсэн хэлцэлтэр бол тухайн үед одоо тэрийг төлөөлж ирсэн усууд маань би тэрийг төлөөлж байна. Бүх гэрэн дээр бол ингээд баталгаа нотлогоо гаргаад энэ би бол тэрийг төлөөлөх хэрэгтэй. Гэрээ хэлцээр илүү хоёр талаасаа ойлголцлоо. Тэгэл гэрээ зурж байгаа. Хэн байх нь хамаагүй шүү дээ. Хэн байх нь хамаагүй. Тэгэхээр чин компани зүгээс одоо үеийн засгийн газартай л байгуулсан гэрээ байгуулж чинь за энэ ингээ ойлголцчлоо гэж боддог. Тэгэхээр бид нар одоо ингээд тэрэн дээр эргэж яриад ийм асуудал байсан, тэгж ярьж ирсэн, би ийм байр суурьтай байсан гэдэг ингээд ирэхлээр бол тэрийг зүгээр хадны хөрөнгө оруулагчийн зүгээс ойлгоход бол хүнд. Тийм ч учраас одоо энэ дээр бол бас яг ингээд бууртаа суурьтай за яг ямар асуудлууд байгаа. Тэгээ засагтайгаа ярив. 10 асуудал байлаа гэхэд за энэний харуулангийн задлах боломж байхгүй. Тэгэх юм бол энэ төсөлч өөрөө янз янзын одоо эрсдэлтэй болно. Тэгэхээр энэ дээр системтэй ажиллая. Эхнээс нь эхлэе. За энийг шийд. 1 2 3 гэдэг ч юм уу те. Энэ дээр ийм асуудал ажиллана гэдэг. Ингээд ийм гоё зохион байгуулалттай тууштай байгаасаа л гэж хүсдэг байх л та. Тэгэхээр яг хөө өнгөрсөн цаг хугацаанд улсуудад янз янзын мэдрэмжүүд төрж ирсэн баг. Заримдаа компаниудаа үгдгийн тэг тойрох ч юм уу эсвэл итгэхий хатуу байр суурьтай ч юм шиг санагдчихсан байж магадгүй. Тэгэл янз янзын л мэдрэмжүүд байгаа. Тэгэхээр тэрийг бүгдөө л улсууд ярьж ирсэн. Тэгэхээр одоо тэрийг яг яагаад гэж асууад байна гэхлээр сонсол дээрээс яг ажиглажсэн зүйл наадах ч юм баггүй юу. Би тэр үед би тэгж бодож ирсэн гэж их хурлын дарга нь хэлээд засгийн газар тэгж ажиллах байсан. Тэгэхээр ингээ харахаар нөгөө манай хувьцааны одоо манай тал буюу засгийн газар тийм Монгол Улсын засгийн газрыг төлөөсөн тухайн үед ажиллаж исэн баг ингээд одоо байгаа ингээд төр захиргааныхан маань өөрсдөө хоорондоо сууж агаад нэгдмэл нэг ойлголттой болоод хөрөнгө оруулагчтайгаа ирсэн бол илүү бас үр дүнтэй байх юм болов. Тэгэхээр тэрэн дунд нөгөө гарч байгаа маргаан яг хэн байсан бэ гэдгээс маргаан хяваад илэн штэ. За тэр үед би тэгж шийдээгүй энэ засгийн газар гэсэн эсвэл их хурлын дарга гэсэн гэдэг ч юм уу нэг нэгээ буруутгах тэр юу айгүйх ажиглагдадсэн. Тэгэхээр та бүхэн дээр одоо яг ингээд засгийн газрыг төлөөлж байгаа. За 34% эзэмшиж байгаа засгийн газар Эрдэнэс Монгол, Эрдэнэс оюутлогоо гэдэг те. Эдгээр 3 одоо яг төлөөлөл маань бас яг нэгдмэл байр суурьтай бас байж чаддгүй. Эсвэл яг сая сонсголын үе шиг ингээ бас зөрүүтэй байдлаар та бүхэнтэй бас харилцаанд ороод идэггүй. За янз янз л байсан баг. Тэгээд одоо засагчаа өөрчлөгдөөд хүмүүсүүд нь өөрчлөгдсөн маань ингээд байр суурь. Зарим үедээ бол Эрдэнэс Монгол, Эрдэнэс оюутлогоо тозон гişүүд бүгдөө адилхан одоо ингээд нэг цөм болж ажиллаж ирсэн. Түүхий зарим үедээ бол ингээд
одоо тийм тузан гişүүд нь бие даасан гişүүд шиг Эрдэнэс ойдлохотоо хамаарал гүчим шиг ингээл юм тодорхой бас байдлууд ингэж гарч ирсэн л та. Тэгээ би бас сонслын үед бас илж ирсэн юм аа. Ер нь бас ингээд яг энэ засаглалтай холбоотой асуудлаар тодорхой болгож өгөөч. Яг төрийн өмчийг төлөөлж байгаа тал нь хин юм бэ? Тузан гişүүд нь юм уу? Эрдэнэс ойдлохоо юм уу? Эрдэнэс Монгол юм уу? Эрдэнэс Монголын тузан гişүүд нь юм уу? Тэ компани зүгээс бас урд өмнө гаргаж ирсэн алтай юу гэхээр Эрдэнэс ойдлохотой бүх мэдээлэл хуваалцчихлаа болчлоо гэж одоо тайвширчдаг байсан. Цаашаа одоо ингэ чинь тий. Тэгэхээр бас бид нар бас салбартаагаа бас ажиллах ёстой юм байна гэдэг ч юм уу. Нөгөө манай талд ингээд Монгол талд өөрчлөлтүүд ороод идэг. Тэр өөрчлөлтийг ойдлохоо бас гүйцэж чаддгүй тал байгаад идэг. Учир нь болохсоор байтал тэгэл хүний өөрчлөлтүүд ордог. Тэгэхээр тийм хүсэл эрмэлзэл байдаг. Тэгэхээр энэ бол байнга өөрчлөж идэг. Тэрэн дээр бол бас их тодорхой болоод энэ засаглалын асуудлыг ингээд нэлээд талын ойлголтыг болчвол айгүй зүгээр л байгаа юм л та. Нөгөөтэйгээр бол бас энэ сонсголын давуу тал нь юу гэхээр за хэдийн усууд ингээд нэг ярьж ингэж одоо дискурс өрнөж байгаа ч гэсэн бас энэ нөөрөө нөгөө байр суурь нэгдэх процессын нэг эхлэл юм болов уу гэж би хараад байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг энэс бол одоо асуудал байсан асуудал өөрөө буруу зүрх ойлголттой энэ суурь асуудлаа ярихгүй байж байгаа. Тэгэхээр миний одоо бас нөгөө өөдрөг хүлээлт нь юу гэхээр энэ харин энэний араас ойлголт нэгтгэхэд одоо талуудын байр суурь ойлгомжтой болоод явах болов гэж бодож байна л та. За би одоо нэг л асуулт асуугаад яг энэ сонсголын өрөөнд асуудал ингээ хаа чи хийж бодож байна. Тэгээд уршаа харсан юм хоёлаа яри. Тэгэхээр оюутлахын тузад байсан Баясгалан гэж гишүүн бас нэг ийм мэдээллийг сая сонсголын үеэр хийсэн. Монголын талын хөрөнгө оруулалтын 6 тэрбумын зээлдээ 19 тэрбум долларын хүү төлдгөө гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол бас нэлээд хүмүүст их анхаарал татсан л та. Миний хувьд ч гэсэн яагаад 6-ыг зээлчээд 19-ыг төлөвөө гэд энэ дээр та нэг тайлбар хэлээч. Энэ тоонууд бас яг зөв байсан уу? Маш олон байр суурь илэрхийлсэн. Маш олон тооч ирсэн. Маш олон тоо ирсэн. Тэгээд одоо тоо олгоны засаад тэр чин тиймчтэй иймчтэй гэдээ яриад байхч боломж байхгүй байсан. Тэгээд тэрийг бас ингээл юу гэдгийг сошиалар ч юм уу ингээл яриад байх боломж байхгүй. Тэгэхээр зарим тоон дээр алдаа гарсан ч байж магадгүй. Тэгээ ер нь бол ингэсэн штэ. Шинжээчдийн дүгнэлт гарсан. Шинжээчдийн дүгнэлтийг бид нар харах шинжлэх болцоо байгаагүй. Яг л тэр өдрөө сэдвэж мэдхгүй орж иж байгаа. Сэдвийг бол тэр өглөөнөө бол ийм сэдв ярьж байгаа гэдэг бол деталь нь танилцуулж байгаа штэ. Тэгэхээр бид нар яг одоо ингэ бэлтгээд байр сууриа нэгтгээд ингэсэн юм байхгүй. Ерөнхийд нь бол бэлтсэн тий. Тэгээд тэр сэдв рүүгээ орж ирээд ангууд за зарим юмтай санал нийлэхгүй байгаа юм. Энэ бол тэгээд тий за зарим юмтай нь бол санал нийлж байгаа. Ихэнх юм дээр нь бид нар за энийг яаж дүгнсэн бол яаж ийм дүгнэлтэнд хүрсэн бол ямар баримтчид дээрээс мэдсэн болоо гэдэг юмнууд төрж байгаа. За мэдээж ингээд баримтчнуудыг гаргаж ирж байгаа. Гэхдээ тэр нь бол жишээлбэл сайн харагдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр нэг энэ яг түрүүний хэлдгээр ингээд баахан тоо яриад ингээд яхаа орн ингээд үлээ бууртаа сууртаа яг суугаад ажиллаа. Шинжээчдийн хийсэн ажил бол сайн бэлдсэн. Санагдсан надад. Гэхдээ түрүүний хэлдгээр чөтгөр детальтай байдаг гэдэг шиг энэ дээр яг бууртаа сууртаа дүгнэлтүүдэд ярилцаад явъя. Тэгэхээр би бол хэлжсэн за компанид энэ материалыг танилцуулаад компани бас энэ дээр хэмжээний хариу өгөх тайлбар бэлтгэх байр суурь бүрэн бүтнээр илэрхийлэх хариуцлагатайгаар илэрхийлэх боломж олгооч гэж үсэд байсан л та. Тэгэхээр энэ дээр нэгд тийм байгаа. За хоёрт одоо энэ олон ярьсан тоо тэмдэглэл за тооноос гадна аюу болон одоо хүмүүс дүгнэлт өөрийн байр суурь тэгэл сэтгэгдэл дээрэс нь бас онол янз юм дэвшүүлсэн шүү дээ. Тэгэл одоо би энэ бүхнийг одоо хомин бүгднийг хариулна гэдэг бол утгагүй бах. За түрүүний ярьсан яг зээлийн хүүтэй холбоотой асуудал төр бол
хууны лившлийн зээлийн хүү миний мэдхээр 2024 оны эцсийн балансаар бол 6.1 үндсэн зээлийг аваад тэрэн дээр өнөөдрийн байдлаар хуримтлагдсан байгаа хүн 5.2 тэрбум доллар байна. Хүү яагаад ингэж хуримтлагдж байгаа юм бэ? 6 тэрбумны зээлээ 5 тэрбум доллар хуримтлагдсан хүүтэй байна гэдэг чинь бол бас л том тоо шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ яагаад ийм болсон бэ гэхээр мэдээж энэ зээл чинь төлөгдөхгүй байгаа. Тэгээ нөх хүнээс тооцогддог. Эргэн төлөлтөөсөө хийдэг үг гэсэн үг тийм өнгөрсөн хугацаанд. Багахан хэмжээнд хийгдсэн. Тодорхой 2000 за хэдэн он вэ? Бид нэг хэсэг эерэг мөнгө орсголтой байхад бол хэсэг жоохон багахан хэмжээг бол хэлсэн. Би бас сонслын үед энэ тог дурдсан байгаа. Тэлт хийгдсэн. Гэхдээ ихэнх мөнгө нь бол бусаас төлөгдөөгүй л байж байгаа байхгүй. Тэгэхээр чин төлөгдөг болохоор чин хүү тооцогдсон нөгөө хүнээс ярьдаг нийлбэл хүү ингээд тооцогдоод байна. За энэ дээр бас нэг хэлэх юм лайбрарын хүү маань өөрөө сүүлийн 2-3 жил бол огцом нэмэгдсэн байгаа даа. Сүүлийн 10 хэдэн жилийн харахад дунджаар бол нэг 2-3% байсан бол сүүлийн 3 жил бол тий огцом нэмэгдээд одоо 4-5% хүртэл болсон нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ дагаад бол энэ сайн ярьсан 5.2 гэдэг тоо хуримтлагдсан байна. Огцом өссөн. Гэтээ дан ганцын зээлч биш. Бусад бүхэл зээлийн хэлбэрээр санхүүжүүлсэн бүхэл юм орцсон ба гэсэн. Манай Монголын банкны систем, манай аж ахуйн нэгжүүдэд авч байгаа зээлийн хүү тий? Одоо дан ганц ингээ оюутлын өндөр үгээр яагаад байгаа юм биш. Санхүүжилт хийгээд байгаа юм биш. Одоо долларын зээл авч байгаа. Бүхэл аж ахуйн нэгжүүд энэ өндөр хүний дэлхийд бий болсон өндөр хүний нөхцөл байдалтай оршиж байгаа шүү дээ тий. Хөгжлийн банкн дээр яг түүлийн асуудал их гарч ирсэн шүү дээ тий. Тухайд нөө доллараар зээл аваад маш их алдагдал тасарлоо гэд нөө 2-3 жилийн өмнө ч бас энэ дээр нэлээд маргаан бас давуулагдсан. Тэг яг одоо би зөв сонсгол ингээд дууслаа. Ингээд дахиад цаашаа юм үргэлжлэн одоо хилцээр үргэлжлэн мэдээж оюутлогын одоо Монгол анхны CEO та болж байгаад энэ одоо чинээгээрээч бас хариуцлага маш их ирж байгаа бах та бас нэлээд ачаалттай үед орж ирж байна. Тэгэхээр нэг талдаа бас яг энэ хилцээр амжилттай ингээ явах юм бол тий хоёр тал ойлголцоод үйл ажиллагаа цаашаа явах юм бол маш хэрэгтэй Монгол улсад хэрэгтэй. Энэ бол маш чухал төсөл. Одоо манай анхны том хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан төсөл. За дараагийн нэг хүлээлт бол бид нар гэрээний хоёр тал за одоо дахиж хөрөнгө оруулалтын маргаан бол гарахгүй байх гэж би ойлгож байгаа. Бүтээн байгуулалтын ажил ингээд дууссан. Одоо дандаа operation одоо үйл ажиллагаа буюу олборлолт ингээд нэмэгдэж байгаа. За энэ жил ч гэсэн бас олборлолтын хувь хэмжээ гүний урхаатай холбоотой нэмэгдээд нүүрснөө харьцангуй унсан ч гэсэн бас засгийн орон зай бол нэлээд том бас төсөвт одоо нэмэр өссөн шүү дээ. Тэгэхээр эх жилүүдээс бол ингээд илүү дандаа олборлолт яригдана, орлого яригдана тий. Тэгэхээр бас өгөөж ингээд нэмэгдээд явах тэр боломж нь ингээд үүсгэл үү гэж ингээд харж лээ л да. Тэгэхээр цаашдаа бас яг одоо та эхний 100 өдрөө гэдэг юм уу тий одоо засгийн газрын 100 өдөр гэдэг шиг одоо шинэ захирлын хувьд бас яг ажиллаа одоо мэдээж хилцээрээс эхэлнэ. Тэгээ тэнтэй холбоотой бас яг ямар одоо ажил бас төлөвлөж юм тий. Хүлээлт бол одоо танаас аль тал нэлээд өндөр л байгаа хэл та. За мэдээж одоо хүлээлтийн түвшин бол өндөр байгаа. Дан ганц одоо Монгол талаасаа биш компани хамт олон дээрээс нь рейтинтойгоос ч гэсэн хүлээлт. Паспорт ч гэсэн бас нэлээд өндөр хүлээлттэй харагдчихсан. Тэгэхээр яг хуу юм одоо шууд үрж бүх юм руу хүчээр дармагдуулаад тэгээд тал руу өсчээд дамжуултанд өрөхгүй байх магадлал өндөртэй. За тэгэхээр энэ дээр бол бас системтэй ажиллая гэж бодож байгаа. За би бол огт одоо урд өмнө хийжсэн захирлуудын ажлыг бол бас үгүйсэхгүй. Тэрийг гаргаж ирсэн бодлогыг бол бас дэмжиж улам сайжруулад явна. За мэдээж манай компанийн хувьд бол бас урт хугацааны стратеги гэж байдаг. Тэрийгэ төлөвлөлөх зөвлөрөө бас батлуулдаг тий. Тэгэхээр бол нэг захирал үрж ирлээ. Тэнгүүд бүх юмыг өөрийнхөө хийгээд өөрчлөлтөд явна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бас системтэй ажмаар хийнэ. Гэхдээ ажмаар хийхдээ бол би бол бас зөрөгтэй шийдвэрүүд гаргаад явах хүсэл эрмэлзэл байгаа даамаа. Нөгөөтэйгөр бас
миний одоо хийх ёстой нэг гол ажил бол энэ талуудын оюутлогоо хийхийг ашигтай ажиллуулах нь миний гол үйл одоо зорилго байна. Тэрийг хувьцаа эзэмшнэр яаж хувааж авах вэ гэдэг нь бараг хувьцаа эзэмшнэрийн асуудал. Тэрийг бол угаасаа одоо Rio Tinto компанид нь соёлтойгоор хилцээр ингээд процессын дагуу явна. Гэхдээ бол би тэрнтэй бол огт одоо холбоонд оролцохгүй гэж бол хэлэхгүй, тодорхой хэмжээний байсвараа илэрхийлнэ, нөлөөлнө. Бас нэг оролцогчсон болол явна л та. Тэгээд гол нь миний хийх ёстой нэг ажил бол энэ талуудын ойлголцлыг илүү ойртуулах, бэхжүүлэх, хамтын ажиллагаа бэхжүүлэх төр гүүр болж ажиллах нь чухал. Дээрэс нь энэ дундын компани илүү өргөжтэй авч явах тий. За яг 100 хоногийн гэхүү 90 хоногийн гэхүү төлөвлөгөө дээр бол яг одоо ажиллаад бас одоо дан ганц өөрөө төлөвлөж яваад авах хамт олонтойгоо зөвлөдөх ямар алхмууд дээр хаанаас нь эхлэх үү гэх мэтлэн юм дээр бол яг төлөвлөгөө боловсруулаад явж байгаа. Тэрэн дээр бол бас хараахан яриад авах боломж байхгүй нь одоо эцэслэгдэг баг. Гэтэ энэ бол бас дөнгөж би өнөөдөр одоо үрж ирээд төлөвлөж байгаа юм биш. Энэ бас олон жил бодож явсан энэ нэг ийм ажил хийх юмсан, тийм ажил хийх юмсан гэж бодож ирсэн юмнуудын одоо илэрлүүд нь тийм. Гэтэ энэ бол бас дистралтай системтэй явна. За надад бол мэдээж энэ хилцээрийн асуудлууд дээр бол анхаарал тавина. За дээрэс нь өөрөө мэдж байгаа манай жишээлүүдтэй авалттай холбоотой бол бас хүн сэдвүүд гарч ирсэн. За тудастайгаар нэлээд ажиллах шаардлагатай байна. Ер нь мэдээллийн ил тод байдал гэдэг юм бол бас их чухал юм байна. За тэр нь бол яг олон нийтэд анзаарэгдэж байгаа ажлууд нэг байдаг. Гэтэл миний ажлыг чинь 80% нь тэр бас уурхаад ир үж яадаг тий. Тэнд бол бас бүх юм нь одоо ингээд дардан замаар явж байгаа юмнууд биш. Сорилтууд их байна, боломжууд их байна. За ер нь миний цаашдаа бас бодож байгаа юм бол бас энэ судалгааны ажил, ялангуяа урт удаан хугацааны судалгааны ажил, төлөвтэй ажлыг бол бас аль болохоор Монгол руу төвлөрүүлж хэмжээний оюутлогоо компани өөрийнхөө алсын төлөвлөгөө хувь заяаг тодорхойлох чадвартай болох ёстой юм байна. Тэр нь яг хөөхлөөр одоо энэ гадаад дотоод үйлчлэгээ хийж байгаа юм аль болохоор одоо Монголдо төлөвлөрүүлэх бас арай илүү хөрсөн дээрээ буусан судалгаа оруулж ирэх ёстой. За өөрөө түрүүнээс инновацийн талаар дан ганц одоо шинэ технологи гэхээсээ илүү гүнзгэр ирсэн экспертизийг мэргэжлийн багийг бол бий болгомоор байна. Одоо бид нар чинь Hugo Domit-ийн зөвхөн нэг давхар дээр л одоо ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь олборлт ингээ үргэлжлээ явна, бүтээн байгуулалт үргэлжлээд явна, олборлтын хэмжээ ингээ явна. Гэхдээ бид нар бас алсын төр зургийг харж явах хэрэгтэй тий. Хоёрдугаар давхаргыг бол бодож явах хэрэгтэй, тэрний судалгаа хийж явах хэрэгтэй. Тэрний судалгаан дээр жишээлбэл тий басаамаа яг уу за өрөмдлийн мэдээлэл хаанаас яаж авах уу, налуу ам руугаа яаж нэвтэрж орох уу тий. За бид нар одоо бас нөгөө TBM буюу одоо түнэлийн машин биш тий. Тэрийг ашиглах хүртэл одоо янз янзын технологиудыг судалж байна тий. Гэх мэтлэнгийн бид нарт урагшаага харсан 10 20 жилийн ирээдүй бодох тийм ажлууд зөндөө байгаа. Нөгөө тал дээр бол бас багийн бүрэлдэхүүн, хүний нөөц тий цаашдаа ер нь дараагийн үеийн залгамж лидерүүд, манлайлагч нарыг бол бас бодож бэлтгэх шаардлагатай баг. Тэгээд одоо энэ бол миний хувьд бол хэдэн жил ажиллаад тэгээд дараагийнх ажил руу явах баг. Гэхдээ бас залгаа хойч үеэ бэлдэх. Одоо дараагийн CEO олж тодорхойлох бэлтгэх Монгол CEO байх нь шүү дээ. Санаа бол байна. Тэгэл тэгж ажиллана л гэж бодож байгаа л да. Тэгэл ингээл ярих юм бол зөндөл юм байна. Зөв. Тэгвэл бас одоо яг би нөө манайх нэг ирээдүйн инженер хөтөлбөр санаачлаа 4 жил болж байсан. Тэгээ одоогийн байдлаар бол яг компаниуд маань нөгөө
боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалтаа тэтгэлгээр хараад байгаа байхгүй юу. Гэтэл яг цааны хэлдгээр одоо нөгөө шинэ боловсон хүчин бэлтгэх, шинэ одоо шаардлагатай эрэлтэн нэмэгдэж байгаа тий шинэ ангиудыг нээх байдаг ч юм уу, энэ ажил маань ерөөсөө хийхдэггүй байгаа. Тэгэхээр бас яг энэ рүүгээ чиглэсэн ажлууд хийхийг сонсоход бол таатай байна. Ялангуяа одоо бид нар энэ харилцааны ажил гэж манай одоо салбарт сорилт их байна гэж та ярьж штэ, орон нутгтээ ярьж бид нар харилцаа асуудалтай байна. Олон нийттэй, засгийн газартай гэд тий. Гэтэл бид нар бас яг энэ салбарынхан энэ дээр бас шинээр боловсруулж ер нь бэлтэж байгаагүй. Дандаа ингээд дотроосоо байгаа ажилтнууд нь тий. За одоо ялангуяа орон нутгийн харилцааны ажилтнаар илүү байгаль орчны мэрэгчлэнүүд явдаг ч юм уу тий. Засгийн газрын харилцаан дээр одоо нөө хууль тогтоомж хэрэгжилтийг хариуцчихсан хүмүүс явдаг ч юм уу. Гэтэл энэ дээр бас бид нар яг нэг юм одоо эрсдэлтэй хэсэг байгаа дэх штэ. Яг энэ харилцааны ажлууд хийж байгаа нөгөө оролцогч талууд маань. Тэгэхээр энэ дээр хүртэл одоо бид нар яг энэ салбарын мөртлөнгөө яг энэ харилцааны боловсруучныг бэлтгэх. За тэгээ сэргээгт гэрчим хүч, ногоон орчим хүч гэж ярьж байна те. Тэгсэн мөртлөө бид нар энд өнөөдөр яриад байгаа мөртлөнгөө энд л нөө нүүрсэн цахилгаан станцын инженерийг бэлдээд байдаг ч юм уу те. Тэгэхээр нөө эрэлт нийлүүлэлт хоёрын маань ерөөсөө юу н огтлцож өгдөггүй. Ингээд ярьж байгаа мөртлөнгөө хийхгүй юм одоо үйлдэлүүд маш их байгаа даа. Тэгээ бид нар өнгөрсөн жил нөгөө хүний нөөцийн мэргэжлийн байгууллагаар ажлын байрны эрэлт нийлүүлэлтийн судалгаа гэж хийгээд тэгээ тэн дээрээс яг энэ ажиглагдчихсан байхгүй. Ер нь ажил олгогч нарын зүгээс за энэ маш олон түүхийн эдийн ханган нийлүүлэлттэй холбоотойгоор цахилгаан автомашин руу шилжих эрэлт нэмэгдэж байна. За энэ хугацаа бол бараг ойрын 5 жилдээ ороход бэлэн болцсон бэлтгэл ажлаа хангаж гин гэдэг ч юм уу те. За ялангуяа шинэ технологи, энэ автоматжуулалт шинэ одоо инновац дээр ч гэсэн ингээд бараг ойрын 5 жилдээ ингээд нэлээд ажлууд төлөвлөсөн. Тэгвэл бид нар бас энэ дээрээ уялдсан нөө нийлүүлэлт буюу боловсруучнаа бэлтгэх одоо capacity-га бэлдэх энэ ажлуудаас нэлээд ингээд орхигдсон, хоцрогдолтой яваад байгаа. Тэгэд энэ дээрээ бас одоо яг энэ ассоциац ирээдүйн инженер хөтөлбөр маань нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Одоо эрхчлэлүүдэд бол энэ дээр нэлээд одоо цаг зав зарцуулж ингэж ажиллах байгаа. Тэгэхээр энэ дээр бас бид нар нийлж хамтарч хийх ажлууд бас их байх юм байна гэж ойлголоо. Их сайхан эерэг мэдээ байна. За тэгээд дахиад одоо төсөн мөнгө рүүгээ ороход одоо бид нар ингээд орлого орж ирнэ тий. Одоо нөө бүтээн байгуулалт дуусаад олборлолтын үйл ажиллагаа гүний урхаа дээр ирж байгаа болохоор за нөгөө ханган нийлүүлэлтийн бодлогоор маш олон одоо бас бусад ханган нийлүүлэгч нар за тэгээд дам ажлын байраа бий болгоод явдаг шүү дээ. Оюутлын хөдөлгөөний хувьд бол ханган нийлүүлэлтийн бодлого бол нэлээд ил тод нээлттэй явдаг. Төрөний таны ярьдаг зарим асуудлууд дотооддоо үүссэн ч гэсэн одоо дам эдийн засгийн үр өгөөжийг нэлээд сайн бий болгодог компани гэж би бол хувьдаа хардаг. Тэгэхээр ханган нийлүүлэлтийн бодлогоор дамжуулаад эдийн засгийн дам үр өгөөжүүд одоо яг энэ орлоготой залгаж байгаа жилүүдэд бас хэр өсөж харагдах вэ? Одоо яг энэ татвар хураамж төлбөр хэлбэрээр ч гэсэн тий гүний урхан бүтээн үйл ажиллагаа хийснээрээ ямар одоо эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд тас гарна гэж харж байна. Яг гүний урхан илүү өөр өгөөжтэй байдаг онцлог нь болохоор олборлолтын хэмжээ нэмэгдээд нэгсэндээ гарч байгаа зэс металлын агуулга нэмэгдээд зардал нь ерөнхийдөө хэвээрээ байдаг. Тэгэхээр орлого нэмэгдээд зардал нь хэвээрээ байдаг болохоор ягаад гэвэл урьдчилж хөрөнгө оруулалт хийгээд том капитал хөрөнгө оруулалт хийгээд маш өөр өгөөжтэйгээр өндөр агуулгатайгаар гүний урхаагаа ажиллуулж байгаа юм. Тийм. Тэгэхээр бол энэ дээр хэлэх гээд байгаа санаа нь болохоор нөгөө зарцуулж байгаа хэмжээний хувьд ерөнхийдөө л адилхан байна. Зардал хэврээл хам. Зардал хэврээ. Тэгэхээр одоо юу гэдэг том бүтээн байгуулалт бол тэр бол макро эдийн засгийн нөлөө нь бол хамаагүй илүү өндөр өссөн. Илүү зарцуулалттай байна. Тэгэхээр одоо бид нар бол зардлаа нэг юм байна тий. За мэдээж гарч байгаа зардлын структур нь өөр байна. Тэгэхээр бүтээн байгуулалт барилгын ажилласаа илүү үйл ажиллагаанд зориулагдсан ханган одоо худалдаа авалт үйлчлэгнүүдийг бол холбоож байгаа гэсэн үг л тий. Тэгээд бидний бас нэг бодох ёстой дурдсан бас тузаараач гэсэн ярьж ирсэн юм. Тэр нь за ингээд гүний урхан үйл ажиллагаа ингээд тогтворжод ирэхлээр эн чинь нэлээд одоо үгдийн барилгын ажил зориулсан үйлчлэгээ бүтээгдэхүүнүүдээсээ илүү 10, 20, 30, 40, 50 жил ашиглагдах тоног төхөөрөмжүүдийг яриад байгаа юм. Тэгэхээр бид нар тэр чинь айгүй тогтвортой хэрэглээ бий болж байна гэсэн. Тэгэхээр тэр хэрэглээг аль болохоор Монголын эдийн засагт шингэсэн нөлөөн шингэсэн тийм одоо худалдаа авалтуудыг үндэсний худалдаа авалт. Тийм. Гэхдээ дан ганц одоо жишээ үндэсний аж ахуйн нэгжээсээ илүү үндэсний үйлдвэр дээр нь тушилсан байх хэрэгтэй. Тэгэхээр одоо
дан ганц дотоодын компаниас авахаас биш авахаас гадна тэр бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж гин үү, чанар нь адилхан байна уу, хэдэн хүн ажилд авчин уу гэдэг одоо бас чанарын ялгаа гаргах хэрэгтэй болов уу гэж бодоод байгаа байхгүй. Яг үнэ. Тэгэхээр одоо юу яадаг л та жишээлбэл зүгээр жишээ болгоё л да. Одоо ингээл гүний урхач одоо 200 км түнэл байна. Түнэл дундуур агаарын шугам явж байгаа, усны шугам явж байгаа, цахилгааны шугам явж байгаа тийм. Жишээлбэл одоо ингээд тэрийг түнэлээс ингээд одоо дүүжинд бол жишээлбэл янз янзын гинж тон хөрмжүүлэл гэж бодъё л та тийм. Тэгэхээр тэр чинь бол өөрөө зэвэрдгүү нөгөө зинк коутед буюу одоо цайржуулсан тийм металл үүдээ л та. Тэрийг жишээлбэл бид нар дотоодоос авч болох байхгүй. Тэрийг одоо жишээл 100 жилдээ хэрэглээл явна. Тэрний жишээл дотоодын үйлдвэр байх юм бол тэр нэг хэрэгтэй байна тий. Гэх мэтлэнгийн одоо удаа гам бөмбөлөгний үйлдвэр шиг л ахна шүү дээ. Байнгын хэрэглээтэй. Тэгээ байнгын хэрэглээтэй тогтнолд айлуулгаар дотоодоос яаж авах уу гэдэг л асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ч одоо за урд өмнө нь бид нар одоо үгүй PP увц бэйли гэжсэн бол нөгөөх нь арай илүү үйлдвэрсэн бүтээгдэхүүн рүү ороод явах хэл та. Тэгэхээр энэ бодлого бол ингээ үргэлжлээд явах байх гэж бодож байгаа. Зөв. Өнөөдөр хүртэл явжсэн. Гэхдээ ялангуяа энэ гүний урхатай холбоотой байнга хэрэглэгддэг юмнууд төр бол бас явна. За дээрэс нь fixed plant maintenance уу одоо баяжуул фабрик бусад энэ тоног төхөөрөмжийн үйлчилгээний асуудал бол байнга гарч иж идэг ингээл машин тон төхөөрөмж ажиллаж байгаа юм чинь энэ дээр бол элэгдэл юм. Тэгэхээр ер нь цаашдаа зөв миний бодол бол хоёулоог тойрсон юм үйлчилгээний экосистем үүсэсэл гэж бол үсэж байгаа юм л та. Одоо ямар ч газар очисан ингээ том урхаа олон жил ус урхааг ингээ харахад үүдгийн Австралийн Калгари гэдэг супер пит байна шүү дээ тийм. Тэрийг ингээл очиулах болохоор тэр уурхаг тойрсон үйлчлэгээний бизнес яг тэр одоо арианда бий болчтой. Арианда бий болчтой. Тэгэхээр тэнцэн одоо үүдээ гидрийн одоо тий үйлчлэгээ, сахилгааны үйлчлэгээ, машин тоног төхөөрөмжийн үйлчлэгээ гэл бүх дагаалгыг том экосистем үүссэн байдаг л та. Тэгэхээр тийм дөр зураг бий болоосоо гэж бол би бас боддог л та. Яг үнэ. Одоо яг уулуурхаан одоо бас тодорхой хэдэн төслүүд сүүлийн одоо 20 гаруй жил хэрэгжиж эхэлсэн говийн бүс нутагт бол энэ дүр зураг маш сайн ажиглагддаг. Маш их одоо жижиг дунд үйлдвэрлэгч нар тэнд бий болцсон. Тэнд органик одоо тий хөрсөн ингээ бүрдсэн харагдаад байдаг. За тэгээд бид нараас одоо нөгөө Mining Week гэдэг экспо болгож өргөжүүлсэн шүү дээ. Тэрнийхээ хүрээнд бас яг эдгээр бизнес эрхлэгчид маань үйл ажиллагаагаа хэлээд бусад одоо бүс нутагт үйл ажиллагаа явуулах боломж нь байна гэдэг. Яагаад тэгэхээр одоо нөгөө баруун зүүн бүс маань харьцангуй одоо уулуурхаас сул хөгцсөн. Тэнд дахиад шинэ бизнес эхлэн гэдэг маань тэнд байгаа хүнээ бэлтгэхээс ахвала маш их асуудалтай. Тэрний оронд нөгөө өмнө говьт одоо үйл ажиллагаа туршлагачсан өндөр стандарт шаардлагыг хангадаг болсон төслүүд маань баруун бүс зүүн бүст үйл ажиллагаа явуулаад тэндээсээ харин нөгөө ажилчдаа авдаг, тэдрийгэ бэлтгэдэг, сургадаг байж бас ингэж нөгөө тэлж явах одоо зах зээл нас бий болсон ингээ харагдаад идэв. За харамсалтай нь одоо яг хувийн компаниуд бол яг энэ ханган нийлүүлэлтийн бодлогоор эдийн засгийн дам өргөөж бол бас гайгүй харцсангуй хангалттай бий болгочод ингэж хараад байгаа. Төрийн өмчт компаниуд дээр болохоор нөгөө тендерийн хууль буюу худалдаа авалтын хууль гэдгээрээ заавал нөгөө хамгийн бага үнэтэйг нь аавна гэд зарлцдаг. Тэнгүүд тухайн аймагаасаа ч юм уу тухайн орон нутгатаа тэр мөнгө нь шингэж үлдэж чадахгүй ийм бас нэг харамсалтай дүр зурагтай. Одоо Эрдэнэ хот гэхэд чинь уурхаа төшөлсөн хот одоо оюутлага шиг адилхан тий том хотыг дагаж бий болоод гэтэл тэнд одоо томоохон бизнес эрхлэгч юусэн өнөөдрийн хүртэл бий болж чадаагүй байдаг. Гэтэл Хамбогдод бол маш олон бизнес эрхлэгчид тий одоо 10 хэдхэн жилийн дотор ингээд бий болоод гараад ирсэн гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө ханган нийлүүлэлтийн бодлого гэдэг маань өөрөө аюул чухал юм байна. Дараагийн одоо эдийн засгийн дам өргөөжийг нэмэгдүүлэхэд бол маш өндөр үүрэгтэй байна. Одоо бол бид нар чинь бодлогоо хүчингүй болгоцсон ба бодлогогүй байгаагаа салбарч байгаа. Тэгээд тийм учраас би бас яг энэ тань дээр бодлого тал дээр бас ямар бодолтой байна. Салбарын цаашдын чиг хандлагыг таас юу гэж харж байна. За хунад түрүүн ойлоо ярьсан ер нь тийм суур хэдэд асуудлууд байгаа. Төрийн оролцоо тэгэл одоо бас жишээлбэл зөвхөн надад анзаарчихсан юм гэхээр манай салбарт бол бас адилхан тийм ойлгомжгүй суур асуудлууд байдаг юм болоо гэж бодоод байдаг л та. Тэгээ энэ асуудал руу бол би бас оюутлахаа өөрөө бүр яг нэг салбарын гишүүн болоод дунд нь орж ингээ хамтдаа ярилцаад ойлголцоод ингээд явах хэрэгтэй болов
зөв надад төрдөг өөрийн мэдрэмж юу гэхээр ингээд хоёулах болохоор арай жоохон хөндөй юм шиг хажууд нь байгаад байгаа шиг салбарын чинь ингээд яриад байдаг л тоо нэг гадны компани шиг тийм зөв надад төрж байгаа мэдрэмж шүү. Тэр бас буруу гэж магадгүй. Тэгэхээр цаашдаа бол ингээд гадны ч дотны ч хөрөнгө оруулалттай ч тий Монголын аж ахуйн нэг манай салбарын нэг том төлөөлөгч. Тэгэхээр Эрдэнэ 5-7 компанитайгаа хамтарч ажиллаад цацтайгаа нийлээд салбар дээр бол ингэж бас нөлөө үзүүлж хамтдаа энэ юмыг бас ярьдаг, шийдэл болдог. Тэгээд бас холбогдох яам бодлого гаргагч нартайгаа бас уулзж ярьдаг. Байвал зүгээр санагддаг л да. За надад бол яг тэзүүтэй холбоотой асуудал айгүй тодорхойгүй бас байдлыг бий болгох юм болов уу гэж бол боддог. Тийм тэзүү маань өөрөө заавал дагаж мөрдөх ёстой баримт бичгүү. За жижиг ордын тэзүү гэж ямар байх ёстой? Том бүлэг ордын тэзүү гэж ямар байх ёстой? Тэ? Одоо том бүлэг ордын тэзүүг бүх өөрчилж одоо геологийн нөөцөөс нь үйлдвэрлэлийн нөөц болгоод тэн дээр бүгдэн дээр нь тэзүүний мөсөн хийн гэдэг бол угаасаа бүтдэггүй. Тэ. Хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардна. Нөгөө тэзүүгээ хийх гэсээр төснөж. За ингээд гэх мэтлэнгийн айгүй том асуудлууд байгаад байдаг л та. Тэгээд энэ болгоныгоо ингээ яриад нэг үнэ ойлголцоод тий за тэзүүг хүлээж аваад бүртгээд явах юм уу эсвэл тэзүүг бутлах юм уу гэдэг асуудал жишээлбэл жоохон юу байдаг тий хойлоо арах юм уу ясаа батлахгүй хүлээж авна гэдэг чинь яг юу гэсэн юм бэ тий. За тэзүү майн план одоо уулын ажлын төлөвлөгөө хоёр хоорондоо зөрүүтэй байлбал яах вэ? Юу гэж ойлгох вэ гэх юм уу. За би бол бас энэ нэг сайн гүнзгий ороогүй байгаа учраас бол бас яг тодорхой юм. Наад зүгээр өөрт л одоо бас жоохон гайхдаг боддог тиймнүүдийг л хуваалцчихлаа л. Зөв. Тэгэхээр энэ рүү бол би бас өөрөө бас санцууга шамлаад орох хэрэгтэй, суралцах хэрэгтэй. Яагаад юм болсон юм? Ер нь энэ хуйлууд маань ямар логиктойгоор ийм нөхцөл байдалд өрсөн. За дэлхийн бусад жишгүүд ямар вэ? Тий. Юу нь болдгоо ингээд ярилцах хэрэгтэй гэж. Тэгэхээр миний одоо хүсэж байгаа юм бол ингээд яг манай салбарын мэрэгжилтэнгүүд компани захирлууд суугаад дуу ширээний ард гараад ингээд бүтэн ярьдаг маргалт. Би бинээсээ суралцаад за нэгэндээ даалгавар өгөө. За мөксгөө чи энэ одоо гэдгийг чи энийг яаж хийдэг юм бэ? Нэг судлаад ирээ. Гэх юм бол би тэн чи хүн хүчээ гаргаад жоохон судалгаа хийгээд мэдмээ гаргаж ирнэ. За одоо гэдэг нь Батцангал захирал гэдэг ч юм уу тий яндан сайдчууд ч юм уу ингээд өдөрөө оролцоод энэ салбарт хөрөнгө оруулалт хийгээд ингээд явуулаа аюу гоё санагддаг л та тий. Яг үнэ. Саний ханган нийлүүлэлтийг ярьсан дээр бас нэг асуух зүйл нь одоо Хамбогд хот гэд тий одоо өмнө говьд уулуурхайн үйл ажиллагаа идэвхцэнтэй холбоотойгоор бас мэдээж Хамбогд цогццгий гээд 3 тэсгээтэй сумууд маань нэлээд өргөжөрт хэлсэн. За мэдээж одоо үйл ажиллагаа тэнд бол хүний бөөгнөрл төвлөрөл бас бий болсон тий. Тэр Хамбогд хотыг бас одоо бүтээн байгуулнаа гээд ойлгоо компани миний санджаар 2 жилийн өмнө илүү тий одоо үйл ажиллагааг эхлүүлж исэн санагдаж байна. Тэгэхээр энэ дээр бас яг одоо хот төлөвлөлтийн үйл ажиллагаанууд юу хийвдэх вэ? Ханган нийлүүлэлтийн бас ямар боломжууд гарч ирэх болоо Хамбогд дээр. За ханган нийлэлтэй. Түрүүн ойл ярьжсэн дээ за ингээд ямар нэгэн доорхан ялангуяа ийм томцлээд байгаа удаан хугацаанд үйлчлэгээ үзүүлэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тийм одоо экосистем үүсэх ёстой. Тэгээд тэрэн дээр жишээлбэл нэг одоо түрүүн ярьжсэн байнгын одоо ханган нийлүүлэгч компаниуд өөрсний гэсэн одоо склад үйлчлэгээний цех тэгээд ажилчдын орон сууц гэл ингээл юмнууд байгаа л та. Тэг яг тэр бол аюу урдцтай өгч байгаа хамтдаа. Гэхдээ тэнд нэг харамсалтай юм бас энэ тэнд олон газар бий болцсон. Яг ингээд төлрүүлээд зохион байгуулалттай зоон болгоогүй. Тийм харагдаад байдаг. Тэгэхээр бид нарт одоо энэ бас жоохон залруулж нөгөө бас сум норн нутгийн талуудтай хамтарч ажиллах шаардлага байна. Эндээ ч гэсэн одоо жишээл хувийн хөрөнгө оруулалттай жишээлбэл үйл хөдлөлийн хөрөнгө оруулагч бизнесмэнүүд одоо жишээлбэл энэ боломжийг хараад жишээлбэл
одоо компани болгон өөрийнхөө хөрөнгөөр юм бариад байх сонирхол байхгүй. Зарим нь түрээслэх сонирхолтой байж болно. Тэгэхээр яг энэ одоо хагас хүнд хөнгөн үйлдвэрлэлийн бүс бий болгоод тэнд урьдчилаад хөрөнгө оруулалт хийгээд ингэх юм бол тэнд бол аюул боломжууд байгаа. Олон компаниуд оюутлогоор хандаад за бид нар ингээд одоо үйлчлэгээний цех склада бол ингээ хамбогдор нүүлгмээр байна. Гэхдээ бид нарт бас ийм өндөрлүүд байдаг. Хэн нэг хүн хөрөнгө оруулалт гаргаад ийчих юм бол бид нар түрээслээд явна асуудалгүй гэж ихэрдэг л да. Тэгэхээр энэ боломжуудыг хараад тал талаасаа ажиллаад одоо дан ганц байгуулалтанд орно шүү дээ. Тийм, дан ганц оюутлага бүх юм хийх юм бол утгагүй. Орон нутгийн засгийн газар одоо сумын засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурал иргэд хувийн компаниуд дээрс нь ханган нийлүүлэгчнүүд бүгдээр уулзаж ярьж нэг экосистемийг бий болгох хэрэгтэй л доо. Тэгээ энийгээ дангууч мэдээж дан ганц одоо оюутлогын ажилчдаас гадна бусад ханган нийлүүлэгч компани хүмүүс тийшээ нүүн сууршин. За хамбогдод бол маш их том бүтээн байгуулалтууд өрнөж байгаа гэж бол бодож байна. Маш хурдцтай явж байгаа. За энэ дээр бол компани тодорхой хэмжээний арга хэмжээ авсан түрүүн өөрөж хэлдгээр бол 50 сая долларын хувьд сан гэж бий болгоод зөвхөн хамбогдод зориулсан одоо гол нийгмийн одоо чухал асуудлууд юу вэ? Тэрэн дээр нь хөрөнгө оруулалт хийгээд хурцгуур гэж нэрлсэн шалтгаан нь юу гэхээр энэ хөгжлийг хурцсах нь бүх асуудлыг шийднэ гэсэн үг биш, бүх юмд хөрөнгө мөнгө хийнэ гэсэн үг биш. Хүч нэмэх нь шүү дээ. Гол зангилаа асуудлуудыг нь шийдээ тэндээ дөрөвтэй хөрөнгө оруулалт гэх юм бол тэр нь нөгөө жижиг чулуугаар том чулуу гэх тийм бодлого яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээл сумын төсөв болвол эрс нэмэгдсэн. Энэ бол дан ганц оюутлогч биш, одоо улсаас хойрлж байгаа төсөв болвол миллион өндөр түвшинд орсон. Тэнгуү чи сум бас өөрөө хөрөнгө оруулалт хийгээд эхэлж байгаа тийм. Тэр яг энэ дэр хэдэн жишээ гэхэд за хамбогд бол дотоод сумын доторх замын хурдан 24 км болсон засмал зам. За. Өөрийн гэсэн урын юу дулааны станцтай болсон. За 30-аас 40 мянган хүн цэвэр усны системтэй болсон. Магистрал шумуудад татсан баг. За өөрийн гэсэн сум дундын имлэгтэй 3 улсын сургуультай. Одоо бид нар дараагийн ярьж байгаа юм болохоор бас хувийн сургууль тий. Ер нь сургууль боловсрол маш чухал юм байна. Энэ дээр хөнгө оруулалт хийя гэдэг. Гээд ингээ зангилаа асуудлууд нь ингээ шийдэгдээд эхэлж байна л да. Тэгээд бол ингээ сумд очихлоор одоо сум гэж ер нь баг мэдрэгдэхээ болцсон байлаа. Зам барьчлаар тоос намжаад хаасайгүй каран бүтээн байгуулалт бол ер нь айгүйх ажил өрнөж болтой. Эний хажуугаар бас хувийн хөрөнгө оруулалтууд орж ирж байна. Хөрөнгө оруулагч нар өөрснөө эрсдэл үүрээд ирээдүг харчлаа. Ирээдүг хараад за энэ чинь ингээд юм болоод байгаа юм байна. Эрэлт хэрэгцээ болж байна. Тэнгуү чин орон сууц барьж эхэлж байна. Одоо 2-3 орон сууцны харуул зарим нь одоо 5 давхар байшин байна. Зарим нь хауснууд бий болж байна. Янз янзын сонголтоо бий болж байна л да. Тэгэхээр дан ганц ингээд ажилчид тэрийг сонирхохоос гадна ханган нийлүүлэгч нар ингээд экосистем өсөл хотын хөгжил чинь ингээд бий болж эхэлж байгаа. Тэгэхээр би бас энэ боломжийг ашиглаад бас одоо манай хамбогд руу зочлоорой. Манай ажилчид хамбогд руу очиагүй бол өөрснөө очиж үзээрэй. Манай салбарынхан бас сонирхоорой. Тинчээ ингээд нэг бас эдийн засгийн эрэлт хэрэгцээ, ажлын байрыг байрнаас гадна бас өөрөө хамбогд татах хүчин болох магадлал байна. Тэгэхээр энэ том эдийн засгийн эргэлтийг дагаад тэнцээ бол тодорхой хэмжээний хүн амын төлөвлөлт бий болно. Тэр нь одоо манай бас Улаанбаатар хотын төвжрэл одоо энэ бас хүн амын нэгтаршилт гэдэг юм дээр бас аягүй бас бодтой юм. Дээрээс нь одоо ингээд өөр амьдралын стилийн нэг сонголт гарч иж байгаа. Эрүүл орчин тий одоо Улаанбаатарт л ялангуяа утаанаас их зүгтаадаг болсон шүү дээ. Би бол одоо яг 2010 оны ихээр говьд ажилтдаг байсан маш их тийш явдаг Хамбогд 70 задгад гэдэг тий ямар дур зүрхтэйс мэднэ. Тэгээд 13 жилийн дараа 23 онд очсон. Бүр шал урсан мөлий. Таны хэлдгээр нэрээ
суурин газар байсан. Ямар суурин байсныг маш сайн мэдж байгаа болохоор тамгын газар ямар хөө байлаа, 70 задгаад ямар байлаа гэдэг 70 задгаад бол бүр ном ногоон хот болсон байлээ шүү дээ. Тэгээд задаангаан цам богд шал юу 70 задууд бол яг өөр хичээлдэр бол аюу бас хордон өгчөж байгаа олон сонголтууд бий болж байгаа. Тийм байл л да. Тэгэхээр мэдээж бас говийн амьдрал бол өөр онцлог. Тэг хүн болгон бол говьд амьдрах сонирхол байхгүй. Зарим улсуудад говийн амьдрал сайхан санагддаг. Тэнд бол хийшин бас зөндөө байна. За одоо ингээл entertainment гэх юм бол спортын төв барьж байгаа. Тэр нь 25 метрийн урттай бассейнтай болж байгаа. Тэг ингээл баг Улаанбаатар шиг юм биш 25 гэхлээ. Тий одоо яг л одоо бэлтгэл хийхэд боломжтой. Тэгэл ингээл юмнууд баг багаараа нэмэгдэл байгаа. Гэхдээ бол тэр гол асуудлуудаа шийдвэрлэх ёстой. Шийдвэрлэхдээ хамтын хүчээр шийдвэрлэх ёстой. Дан ганц компани одоо бид нар уулуурхайн компани хотын хөгжил хамаагүй гэдэг суугаад иж болохгүй. Бүх ачааг өөрөө яаж чадахгүй. Орцол их ёстой. Тэгэхээр энэ дээр бол бас сумын засаг хэрэг бол аюуд дажгүй ажиллаж байгаа гэж бол бодож байгаа. Тэгээд дээрс нь бас хөрөнгө оруулагч нар бас сонирхоод судалж очиж хамбогдод яг юу болоод байгаа гэдгийг бас сонирхож очиж дотоод хөрөнгө оруулагч нар тийм энд ямар болцсон тийм зочдлууд байна, ресторанууд байна, тийм янз янзын франчайзууд ингээл бас манай сумын хөгжлийг бас сонирхож судлаасаа гэж үздэг л дээ. Одоо тэгээд нөө хүний нөөц маань маш хүнд болж ийн гэж одоо манай компани болгон л ярьж байгаа. Ер нь бол хүний нөөцийн бүрдүүлэлт хуулаараа нөө 14 болсонтой холбоотойгоор 70-80% байна гэд нөө ажилтаа олдохгүй байна гэд маш их яриад идэгвэлцээ. Одоо сүүлийн хэдэн жил бид нар бол нэлээд том сорилтын нэг болчиход байгаа. Тэгэхээр яг цаашдаа энэ хүний нөөц, энэ салбарын яг хүний нөөцийг бэлтгэх тал дээр тий за шаардлагатай боловсрууччин заавал одоо инженер техникийн ажилтнууд биш одоо нөө мэрэгсэн боловсрууччин бас бэлтгэх тал дээр таны бас бодвол байр суурь нь ямар байна? Тийм би нэг боловсрын байгууллагатай холбож бас яриа л да. За тэгээд дэлхийн жишгээр ярих юм бол ер нь дэлхийд даяараа уулуурхайн салбарт бэлтгэгдсэн мэрэгжилтний эрэлт нийлүүлэлтийн баланс нь алдагдчихад байгаа. Ялангуяа одоо жишээл за Кинкод Солт Лейк Америк тэнд нөгөө салбар нь эхлээд уулуурхайн хот байсан. Тэр бол хамгийн сайн ажил яадаг байсан. Тэгэл тэгээд одоо сүүлийн 20-30 жил бусад салбарууд өгжөөд тэр нь нөгөө уулуурхайн салбараас хамаагүй том болсон. Тэнгүү тэрийгээ дагаад нөгөө боловсролын байгууллагууд эрэлт хэрэгцээндээ зохицуулаад өөр чиглэл рүү хөрөнгө оруулалт хийдэг болцсон. Залуучууд нь ч уулуурхайгаа сонирхоо болцсон. Тэгээд ерөнхийдөө уулуурхайн салбарт нь ерөнхийдөө хүний нөөцийн өмсөлтөд орцсон. Ажлын байр зарлангууд хүмүүс баг apply хийдэг. Нэг хүн ажил авах гэж аягүй их юм болдог л доо. Тэгэл тийм өндөрлүүд одоо бий болцсон байна. Энэ дан ганц одоо Америкч биш дэлхийд даяар юм асуудалтай байна. Тэгээ бид нар яг уулуурхайн компанийн хувьд ингээ харахлаарэ энэ нэг боломж гарч ирээд байгаа. Тэрний үхэхлээрэ боловсролын байгууллагууд тэнд аягүй том хэрэгцээ байгаа даа. Тэр хэрэгцээнд нийлүүлэлт байхгүй байгаа гэдгийг ойлгоод яг уулуурхайн компаниуд хэрэгтэй мэрэгчлэр хүн бэлтгэх юм бол тэр яг л нөгөө амжиргаандаа хүрэх нийгэмд хэрэгцээтэй мэрэгжил тэнд бүр аягүй том вакуум байгаа даа байхгүй. Тэгэхээр би одоо боловсролын байгууллагууд, их сургуулиуд бас юу гэж дуурайлан дуудмаар байна гэхээр уулуурхайн компаниудаа тулж ажиллаад яг та нарт ямар хэрэгцээ байгаа. 20 жилд юу хийх, ямар онцлогтой байгаа тийм. Инженер техникийн ажилчид хэрэгтэй юм уу? Эсвэл эдийн засагч нар хэрэгтэй юм уу? Орон нутгийн харилцах улсууд хэрэгтэй юм уу? Хэд байх юм? Металлургч инженер хэд байх юм гэдэг юмыг нь ойлгоод тэрэнд нь таарсан боловсролын бүтээгдэхүүн гаргаж ирээд нэг үнэ. Болсон. Тэгэхээр энэ дээр бол бас ингээд боловсролын байгууллагууд нь өөрснөө ингээд нэг юм хийгээд идэг. Уулуурхайн компаниуд нь өөр юм хийгээд байх юм бол энэ их хоорондоо хавцалдахгүй байдаг. Одоо ямар нэгэн салбарт одоо жишээлбэл нэг ус жишээлбэл цөмийн атом цахилгаан станц барилаа гэхэд тэр атом цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхдээ 10-20 жилээс бодлогоор нь бодоод тэрийг хүнээ бэлддэг тийм. Одоо манайх жишээлбэл хайлуулах үйлдвэр гэдэг ойлголтыг гаргаж ирж байгаа бол хайлуулах үйлдвэртэй ажиллах металлургч инженерүүдээ одооноос бэлдэж эхэлж байгаа хэрэгтэй байхгүй. Жишээл хажуугаар нь. Гэх мэтлэн боловсролын салбар
манай уулуурхайн салбар хоёроо өөрснөө айгүй уялдаа холбоотой ажиллаж бүтээгдэхүүнээ гаргах хэрэгтэй байгаа. Тэгээд залуучуудаа бас ойлгуулах хэрэгтэй. Энэ бол айгүй боломж, жинхэнэ боломж. Нөгөө талаас энэ бол бас манай дан ганц одоо дотоодын хэрэгцээг анхаасаад нь дэлхийд өрсөлдөх боломж гэж хараад байгаа байхгүй. За байгаа нөхцөл байдал юун дээр үндэслэж давуу байдал бий болоо тий. За манай жишээгээр ингээд юм бол бид нарт бас нэг өөрмөц уурхай байна. Тэр нь бол блокчлон холбоорлох хэрэгтэй. Яг ингээд дэлхийг ингээд хараад боловсролын байгууллагуудыг хэрэглэхээр яг блокчлон холбоорлох аргачлал масс майнинг дээр одоо масс холбоорлолтын аргачлал дээр бол яг практик дээр хэрэгтэй боловсрол эзэмшүүлдэг их сургууль баг байдаг юм байна. Тийм ч учраас яг оюутлогоон кейс дээр энэслээд бид нар түрүүний ярьсан өмнгийн говийн масс холбоорлолтын институтыг байгуулаад тэнцээ жишээлбэл яг энэ блокчлон холбоорлох аргаар за магистрийн төвчний сургалтыг хийгээд жилд нэг 20 залуучууд ингээд яваад боловсрол эзэмшээ явж байгаа. Тэр нь дараагийнхын үед бид нар хөрөнгө бол. Тэрийг хийнгүүд дан ганц Монгол залуучууд бас дэлхий бусад газраас хүмүүс сонирхоод одоо оролцож эхэлж байгаа байхгүй. Чи аюу чухал юм болоод байгаа юм байна гэдэг. Эсвэл одоо бид нэр урагшаа хараад за ингээд дэлхийд том өөрчлөлтүүд болж байна тий. Одоо хиймэл оюун ухаан мэдээллийн одоо албарт уурхай гэж дата майнинг гэдэг холбоотой аюу том өөрчлөлтүүд орж иж. Энэ мэдээллийн баялагтай юм мэдээллийн том сантай дэлхийд ямар боловсрол хэрэгтэй. Тэгэхээр манайд жишээлбэл те machine learning, artificial хиймэл оюун ухаан дээр одоо нарийн мэргэшсэн хүн хүч бий болгох шаардлагатай. Тэр нь бол манай өрсөлдөх чадах үеийн чадахын одоо нэг гол бас хөдөлгөөр юм болов уу гэж одоо байхгүй. Тэгэхээр нөгөө өнгөрч байгаа юмтай бас зурлахаас илүү бас ирээдүгээ харж басны хөрөнгө оруулалтыг үйл залуучуудаа их зүгээр санагдтал та. Яг үнэ. Одоо миний манай ассоциацийн санаачлал ирээдүйн инженер хөтөлбөрийн зорж байгаа ажлыг та маш сайхан хэлж өглөө хорангуулж тэгээд яг одоо сая таныг бас хэлж байхад саяны нэг юунаас нэг асуулт дахиад гарч ирж байна. Олон улсад сая Америкийг та жишээ болгож ярьлаа шүү дээ. Тэнд одоо нөгөө эдийн засгийн гол салбар нь тулгуур нь уул уурхай байснаа одоо биш болцсон гэд тэ. Австралид ч гэсэн бас бидний гэр бүлээрээ байж хахад нөгөө уул уурхай эдийн засгтай байж байгаад боловсролынх нь юу одоо төрүүлээд нөгөө юугаа боловсролын виза айгу чөлөөтэй олгоод 10 оны ихэр чинь Австрал тэгээ одоо бол боловсрол нь тэргүүлэх болоо тэндээсээ одоо бараг уулахгаа фасад авсан эдийн засгийн одоо өгөөжийг хүртэж байна гэж ингээ ярьжсэн л та. Тэгэхээр нөх хөгжсөн улсуудад бас яг энэ дүр зураг ажиглагдаад байгаа. Уулуурхаасаа дамжуулж өөр салбартаа хөрөнгө оруулалт хийгээд те. Тэгэхээр энэ хоёрын ялгаатай байдал нь юу вэ? Одоо яг уулуурхаа дээр түшгэлсэн эдийн засгтай улсууд гэдэг одоо яг нэг хэсэг юм улсууд байна шүү дээ. Манайх бараг эхний 2-т нь илүү 3-т нь орж явж исэн. Гэтэл дахиад тэрийг давсан тех салбар гэдээ гараад ирлээ. Сая одоо нөгөө өнгөрсөн жилийн нөгөө Трампын сонгуул дээрээс би нэг юу үзэж яхад гарч ирсэн нөгөө олигархууд гэдэг одоо уртталтан дандаа майнингийн одоо эздүүд суудаг байсан бол одоо нөгөө олигархууд гэдэг одоо дандаа нөгөө юунууд суудаг гэсэн технологийн салбарууд гарч ирсэн ингээд. Тэгэхээр ингээд нөгөө хөрөнгө оруулалтын урсгалч гэсэн одоо технологийн салбар руу маш их явж байна те. Уулуурхайг одоо бүр хэд дахин нугалсан хөрөнгө оруулалт ингээд тийшээ игдээд байна шүү дээ те. Тэгэхээр яг энэ одоо өөрчлөлт явагдаж байгаа улсуудаас бид нар одоос юуг сурж нөгөө эдийн засгийг солонгоруулъя гэж олон жил ярьж байгаа шүү дээ. Ийшээгээ бас анхаарал хандуулах шаардлаганаас одоо хэрэгцээ нь бидэрт хаана гэж таарч байна. Тэгээ энэ дээр миний бодлоор одоо үүдэн эдийн засгийг солонгоруулъя гэдэг нь одоо юу уулуурхаага хумдах ч юм уу эсвэл шал өөр юм гаргаж ирдэг ч юм уу те. Тэгэхээр нэгэнт уулуурхаан орон болцсон. Тэгэхээр тэр байгаа юм дээр дөрөөлөө дахиж шинэ салбарыг яаж бий болох вэ гэдэг дээр нь бодлогоороо ажиллах ёстой болов уу гэж боддог юм аа. Тэгээд энэ нь бол дан ганц төр засгийн бодлого биш. Ерөнхийдөө нийгмээрээ хөдөлгөөний зөвшөөрч энэ рүү чиглэх ёстой гэж бол боддог. Тэгэхээр уулуурхаан салбар манайх хөгжиж байгаа бол хөгжих ёстой. Илүү чанарчих ёстой, илүү орчин үеийн болох ёстой, илүү хариуцлагатай болох ёстой. Тэрэн дээр дөрөөлөө дараа ямар хөрөнгө оруулалт татах вэ, өөр юу хийж болох вэ гэдгийг аягүй бодох ёстой. За нэг замл нь юу гэх юм бол бид нар одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зам руу явна. Тэ хайлуулах үйлдвэр авах юу авах вэ?
За жишээл хайлуулах үйлдвэр байх юм бол тэн дээрс хөхрийн хүчил гарна. Хөхрийн хүчлийг дагаад химийн салбар өөрөө хөгжих боломжтой байдаг. За ингээд тэгэхээр чинь ингэсэндээ хүнд үйлдвэрийн салбар орно. Замнал ингээд одоо энэ чиглэл гарч ирж штэ уулуурхаа дээр үндэслээд. За нөгөө нэг бас вариант байгаа. Тэр нь юу гэхээр технологиор шинж. За технологи гэхээр бас олон янз янз байна. Биний жишээ дурдъя л да. Скандинавын орнууд уулуурхаа бол айгүй олон жил түүхтэй гүний уурхаа уулуурхаа одоо эхлэлчин бол тэндээс гарсан штэ. Норвег, Швед, Финланд гэдэг. Тэгээд би нодлон орчин тийш очиод ингээ хад жишээл Boliden гэдэг том уулуурхаан компани бид айгүй сайн ажилладаг тий. Ингээ харахаар нэг онцлог харагдсан. Тэр нь болохоор уулуурхаан салбар нь өөрөө бол яг ингээд байдгаар байж байгаа. Нэг том болоогүй угаасаа нөөц нь барагдаж байгаа тий. Ингээд олон жил болсон. Яг тэрийг дагаад айгүй том өөр салбар бий болсон байна. Тэр нь яг л үгээр уулуурхаан таван төхөөрөмжийн дэлхийн тэргүүлэгч бүх компаниуд Скандинавтай. Atlas Copco, Sandvik, Epiroc, Metso тэг бидний одоо ашигладаг хамгийн супер гэдэг технологиуд. Тэгээд тэр салбарт ажиллаж байгаа улсуудын тоон уулуурхаан салбараас хэд дахин илүү том болсон байна. За тэгээд ингээд тэр яг яаж бий болсон бэ гэдээ ингээд жоохон хараад судлаад үзэхлээр энэ экосистем болж ажилласан юм бэл. Тэр нь яг үнэхээр уулуурхаан компаниуд нь өөрийнхөө сорилтуудыг өөрснөө шийдэх гээд ингээд ухамдаад байгаад идэггүй нөгөөдөлтөйг хуваалцдаг. Бид нарт ийм асуудал байна. Энэ дээр ямар том төхөөрөмж хийхээр байна. Нөгөөдөл нь санал болгоод компани дээр туршиж үздэг тийм. Тэгээд мэдээлэл байнг солилцдог, хүмсүүдээ наашин цаашин зөөдөг, солилцдог, туршлагаа хуваалцдаг. Тэгээд нөгөө дэм дэмээрээ ингээд нэг экосистем болоод энэ ч хөгжсөн байгаа даа. Тэгэхээр бид нарт тиймэрхүү байдлаар бодох шаардлагатай болов. Тэгэхээр ханганы нийлүүлэгч нартайгаа илүү нэгт ажилладаг, ойрхон ажилладаг. Нэг нь одоо би худалдаа өгч ханганы нийлүүлэгч гэсэн тийм биш. Бид нар партнерууд шүү гэдэг ойлголттой байдаг. Бас түрүүний мэлдийн хэлжсэн юм бид нар урагшаа харж байна. Ирээдүгээ харж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр би дээр бас нэг хурал дээр бас иржсэн юм аа. Ойдлого бол айгүйх тийм дата хар мэдээллийн сангаар айгүй баян. Тэгээ бид нар одоо энэ мэдээллийн сан байгаа мэдээллийн сан нөөцийнхэн бол ер нь өчөөхөөс хин л шилж чадчих. Цаана айгүйх мэдээлэлүүд байна. Тэгэхээр энэ дээр одоо химэл оюухан гаргаж ашиглаж энэ мэдээллийг яаж одоо сайн ашиглах үр бүтээлтэй болох уу гэдэг юм дээр айгүй том боломж гарч ирнэ. Мэдээж одоо бусад уулуурхаан компаниуд ч гэсэн ийм сорилтууд байгаа. Бүгдэнд нь тийм боломжууд байгаа байхгүй. Энийг бол бид нэ боломж гэж харах хэрэгтэй. Тэгэхээр одоо манай стартапууд, технологийн компаниуд энэ дата майнинг гэдэг юмыг үнэхээр ойлгоо судлаад тэгэхээр одоо бид нар чинь технологийн компаниуд тэгэхээр ч одоо финтех гэдэг ч юм уу арай өөр байдлаар хараад байна шүү дээ. Гэхдээ манай стартапууд энэ уулуурхаан бизнес руугаа жоохон ороод уулуурхаан компаниуд нь өөрснөө арай жоохон нээлттэй байгаад хамтраад эндээс экосистем гаргаж ирээч. Хэрвээ экосистем гаргаад ирэх юм бол манай энтерпренерүүд, бизнесмэнүүдийн гаргаж байгаа шийдэл нь дэлхийн босод уурхаад хинлэгдэж болно тийм. Голөгдөхгүй шийдлүүд байна. Яг л бид нар дэлхийн хэмжээний уулуурхаан төслүүдтэй болсон. Тэдний сорилтууд хүндрэлүүдийг шийдэх шийдлүүд олчих юм бол энэ чинь манай өсөлтөж чадах болох. Тэгэхээр одоо жишээлбэл нэг жишээ болох юм бол уулуурхаан салбар дээр үндэслээд мэдээлэл дээр үндэслээд энэ дээр чоошин салбар гарч ирээсээ хэд хэдэн компаниуд байгаасаа эндээс одоо жишээл unicorn гарч ирэхгүй. Гарч ирээсээ гэсэн тийм бол бас мөрөдөл байгаа юм л та тийм. За би бол нэлээ одоо асуу гэж бодож байсан асуултаа танаас асуулаа гэж бодож जैन. Тэгээд мэдээж яг тань дээр сая бас сонсголын үеэр хэлж чадаагүй ч юм уу те бас тийм зүйл би асуухгүйгээр асуучаасаа гэж таны бодож исэн зүйлийг асуугаагүй бол та бас нэлттэй хэлж болно. Битэрийн ярилцлага бол нэлээ уртаас үргэлжлэх шиг боллоо. Тэг мэдээж маш сонирхолтой байлаа. Яг цаашдаа хийх ажлууд дээр бид нар илүү төвлөрөх ёстой. Ялангуяа одоо бид нар нөгөө ялагч байхгүй шүү дээ. Аливаа маргаан дээр те манай улсын одоо ялангуяа эдийн засгийн тулгуур салбар болсон. За уулуурхаан салбар за тэрэн дотроо одоо ингээд томоохон хөрөнгө оруулагчдаа бид нар бол аль болох хилцэл төрж аль талын ашиг сонирхлоо бас хангаж те цаашдаа бас нэлээд
эдийн засгийн одоо доктортой байдлаа хангах тий ялангуяа одоо энэ эрэлтэн нэмэгдэж байгаа зах зээл дээр засгийн зах зээл дээр бол бид нар бас томоохон тоглогч болох тэр боломжоо бас би ашиглах ёстой гэж харж байгаа. Мэдээж одоо зөвхөн бид нар дотоодын сорилтыг л яриад байгаа, гадаад зах зээлийн сорилт байна, геополитикийн нөхцөл байдал хүнд байна. За өчигдөрхөн би мэдээ харж байхад НАТО одоо жишээлбэл дайнд бэлдээ гэдгээ ингээд зарлж байна тий. Тэгэхээр урд турш маань хойд турш маань за тий одоо яг энэ олон улсад юу болж байна гэд ингээд маш олон одоо анхаарал сарниж болохгүй за нэгдмэл байх ийм цаг үе бол ирсэн байгаа гэж ойлгоод байгаа. Тэгэхээр бид нар бол аль болох зөвшөлтсөл түрээд ойлголцоод уршаа хараад асуудлаа шийдвэрлээд явах нь чухал гэж бас одоо хүний хувьд бол харж байгаа. Тэгээд ямар ч байсан та бүхэн маань бас хүлээцтэйгээр одоо хилцээртээ нээлттэй сонсголтоо ороод асуудлуудаа нэлээд сайн сонссон. За тэн дээр бас яг хилцээрт одоо орох асуудлууд бас нэлээд тодорхой болж байна гэж бас одоо ажигласан. Тэгэхээр хамгийн сүүлийн одоо асуулт гэхүү те юу танд бас үлдээе гэж бодож байна. За баярлалаа. Түрүүнд бас ойломлын одоо чөлөөтэй ярилцлага хийгээд тэг бас санаа ногоёл их боломж олцсон тий баярлж байна. Ганц юм хэлж байна. Сосол дээр байжсэн бас нэг л дээ. Баярлалаа. Би тэгээд өчигдөр орой бас ингээд бодоод суугаад хэрэгцүүлэл хад за зөв ярьсан буруу ярьсан тоонууд яасан бол дээрээс нь өөрөө гэвэ ойлгосон юмудаа бичиж аваад одоо ой санамж шинхэн байгаад дээр нь тэгэл нэлээд нойр муутай онсон л та. Тэр нойр муутай онол нэг л хэлсэн үгэнд айгүй их байлаа харамслаа шаналлаа. Тэгээ тэр нь яг нэг зөв санааг буруу илэрхийлсэн болов уу гэж бол бодсон л та. Тэр нь би түрүүний хэлдгээр одоо жишээ Коделкогийн жишээгээр эрсдэлүүлэх чадвартай компани байх хэрэгтэй гэх. Тэгээ би ярихдаа бол бас Эрдэнэс оюутлогын Эрдэнэс Монголын хамтарлныг бол бас одоо хүн сонсох юм бол чадах муутай гэж хэлчих шиг санагдсан. Тэгээд би тэрийгээ бас айгүйх бодсон л да. Шүн тэгээ зүудлээд ч умалцсан. Тэгэл айгүй олон нэг гомдочсон юм хэлчих шиг болов гэж бол жоохон харамссан юм байна. Тэгээ тэрний цаана санаа нь юу байсан бэ гэхээр энэ хүнийг яриад байгаа юм биш. Энэ байгууллагын чадах гэдэг юм байна. Засаглал гэдэг. Тэрийг одоо засаглал энэ байгууллагатай хөрөнгө оруулалт хийгээч. Эрдэнэс оюутлогын Эрдэнэс Монгол компани мэдээж оюутлогын рейтингтэй бүгдөө сайжрах хэрэгтэй. Бид нар бүгдөө л системээрээ сайжрах хэрэгтэй. Тэхийн тулд энэ байгууллага чинь бас өөрөө чадaltaй байх хэрэгтэй. Миний одоо бас нэг хүсдэг юм бол одоо гэдэг хүчирхэг Эрдэнэс оюутлогоо хүчирхэг Эрдэнэс Монгол байж иж байх хэрэгтэй. Энэ нэг орч амжилттай байх хэрэгтэй. Тэгэхээр нэг талаасаа рейтингтод маргалдах чадвартай байх хэрэгтэй. Тий. Рейтингийн талч юм бол одоо үгдгийн за блокчейнтэй холбоотой юм дээр жишээлбэл 30-40 жил салбартаа ажилласан PhD-тэй энэ дээр аюу олон жил ажилласан байдаг. Энэ чинь төлөвлөгөө боловсруулж олон жил үжээд за ингээд бариад ирэн тэн дээр нөлөө үзүүлэхийн тулд яг л адил хэмжээний мэдлэгтэй чадахтай байх хэрэгтэй. За тэрийг одоо шууд ингээд ганц 2 жилийн дотор гэж. Тэгэхээр чин тэн дээр нэг гаднаас хүн оруулж ирнэ. Тэр үнтэй нэг монгол залууг хамтруулж ажилуулна. Туршлага сургуулах нь. За одоо бид нар оюутлогын жишээл амны говийн масс холбоотой институт гэж байгуулсан байгаа. Тэнцээ жишээлбэл ингээ монгол залуучууд блок кевинг суралцаад явж байгаа байхгүй. Тэрэн дотор жишээл Эрдэнэс оюутлогын нэг залуу орцсон л явж байгаа тийм. Тэгэхээр энэ боловсон хүчээ бэлдээ хамтарч ажиллая. Одоо энэ дээр бол бас Эрдэнэс оюутлогын Эрдэнэс Монголын хамт олныг одоо шүмжилж байгаа юм биш. Тэгэхээр хэрвээ тэгж ойлгоцсон бол би одоо шулуух хэлээ. Би тэгээд санаа аваагүй тэн дээр бол үрцэл өчөө. Тэгэл гадсан тэрэн дээр би жоохон урчин шаналлаа зүудлээ онцсон тэгээд. Гэтэ яг энэ бол ганцхан боловсон хүчин чадварчих одоо бид нөө хувьсан өөрчлөлт хэрэгцээ шаардлага угаасаа цаг үе шаардж штэ. Одоо ялангуяа энэ автоматжуулалт, роботжуулалт те ингээд нөгөө орчин үеийн техник технологи бол тэр чигтэл энэ салбарыг зөвхөн манай одоо Эрдэнэс Монгол гэхгүйгээр те ингээд бүхэл салбарынханд бол нэлээд шин одоо юм үе ирж байгаа. Тэгэхээр тэн дээр бас бэлтгэгдэх хэрэгцээ бол үнэхээр байгаа. Би яг бас өчигдөр яг энэ сонсголын үеэр бодож ирсэн. Урд өмнө ч гэсэн бас боддог байсан л та. Тэгээд тэр нь юу гэхээр
түрүүн хэлснээр одоо оюутлогоо чин болвол ингээд засгийн газрын оролтоор ертөнтийн хөрөнгө оруулалттай засгийн газар одоо Монгол улс ертөнтөөр ашиг сонирхлын хувьд маш их хэмжээний давхцалтай. Нэг завин дээр сууж байгаа байхгүй. За энэ дээр нэг жоохон мэдгүй 10% зөрөө үйж магадгүй тий. Ганц хоёр асуудлууд дээр ингээд за өргөөжөө байралтаар ярих юм байгаа юм байна тий. Яриад явъя тий. Тэр бол асуудалгүй ярих ёстой баг. Юу ч гэсэн ингээл талууд ойлголцоо л явдаг. Ялангуяа ийм том төсөл 50-60 жилийн түүхээр бий болдог ингээ харахлаар бол зөндөл юм үзтгэл юм байлээ л дээ. Тэн дээр бол талууд жамаараа л явж байна гэж. Тийм тэгэл яван сайжруулад явна. Тэгэхээр гол зүгээр тэр урагшаа харж юмыг сайжруулах бодол байн байх хэрэгтэй. Энэ дээр бол байн сорилтууд байна. Хүнд хэцүү дахиад өшөө юмнууд гарч ирнэ. Өндөрлөө. Ингээ сайжруулаад дүгнээд явах хэрэгтэй. Гэхдээ огт нэг талынхан хийж байгаа юмыг бол одоо үгдгийн үүсгдэг ч юм уу. Эсвэл одоо дайсагнах. Бити дайсагнасаа л хийж болыг хүсдэг л да. Одоо Риотенто би бас сонсголын үед хийжсэн. Риотенто гэдэг компани ингээ харах юм бол тэгвэл инженерийн сэтгэлгээтэй бага инженерээр дүрсэн компани л да. Тэгэнгүүт чинь одоо Риотентогоо зээлийн өгүүлэгч гэж юм, хуулийн компани гэж юм, PR-ийн компани гэж юм ингээл янз янзаар дүрслээл янз янзаар яриад байгаа байхгүй. Энэний цаан чинь болвол тийм одоо мүлжигч янз янзын юм бод суусууд зүгээр л энгийн л хүмүүс байдаг. Өөрийн гэсэн онцлогтой компани culture гэдэг юмтай. Арай туршлагатай 50,000 хувьцаа эзэмшигч нартай. Туузын гишүүд нь байнга өөрчлөгдөж, менежмент нь өөрчлөгдөж, өөрийн гэсэн хөндлөлттэй, өөрийн гэсэн cultureтай юм компани. Тэн дээр хин нэгэн хүн ингээл удирдал за Монгол орныг ингээ тэр ядуул гэдэг юм л огт байх. Тэгэхээр энэ рүү бас ингээд дотор нь орж үзээд ингээ хөндлөнгөөс хараад өгнөд хахаас биш одоо ингээд жишээл Риотентод 300-аад мянган залуучууд ажиллаж байна. Монгол 300 залуучууд ажиллаж байна. Дэлхийд 200 монгол залуучууд. Эднэр яг л англи австралиудтай адилхан бүгдөө ингээл мэрэгчлэлтэнгүүд болон зарим нь удирдах түвшинд чинь зарим нэгэн нэгэн цагт Риотентогийн одоо удирдах багийн гишүүд болно. Риотентогийн захиралч болж магадгүй. Тузын гишүүд ч болно. Риотентогийн тузын гишүүд эн чинь л гадны компаниуд болон үндэстэн дамсан гэж яриад байгаа боловч зүгээр л нэг л хувьцаатай олон тийм компани байгаад байгаа байхгүй. Мэдээж ашигын төлөө явна. Ашигын төлөө явахдаа бол хариуцлагатай байх гэж үнэхээр хичээдэг. Тэгэхээр энэ дээр бол бас ингээд ойлголцоод нэг үүсэхгүйгээр яваасаа гэж бол би хүсдэг. Нөгөө талаас бол бас нэмж хэлэхэд бол оюутлогын хамт олон манай хамт олон бол бүгдөө улс их орондоо ашигтай өргөөчтэй компани гэдэгтээ бол өөрснөө итгэл үнэмшлэр дүүрэн байдаг байгаасаа гэж бол би бол бас хүсдэг. Тэгээд одоо энэ хилцээр энэ болж байгаа юм бол ойлгож байна. Гэхдээ тэрнээс болоод энэ одоо 18,000 залуучуудын ажлыг хийж байгаа хөдөлмөрийг нь бас ойлгуулж үнэлж битгий үгүйсгэчээл гэж хүсэхээр байгаа юм л та. Энийг бол би одоо энэ саяны болсон процессыг үүсгэж байгаа юм биш. Ер нь гэхдээ нийгмээр ойлгохтой энэ чинь бас хөдөлмөр хийгээ баялаг бүтээгээд байгаа маа. Эдийн засгт сайн үр өгөөжтэй байгаад байгаа маа. Чанартай ажил хийх гэж хичээж байгаа залуучууд байгаа маа гэдгийг бол ойлгосоо л гэж би хүсэж байгаа. Тэгэл бусад юмараа бол тэгэл ойлголцол явна, сайжраад явна. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ гэдэг шиг те. Энэ бол зөвхөн Риотенточ биш одоо Монгол улсад уулархаан салбарт ажиллаж байгаа 70 гаруй мянган уурхайчин байгаа. Бүгд л яг өөрсдөө улс орныхоо төлөө бүтээн байгуулалтанд гар бие оролцож гин те. Улстай хэрэгтэй зүйл хийж ингэж итгэж ажилладаг. Тэгэхээр энийг бас одоо яг нийгэм харамсалтай янз бүрээр одоо харлуулах нийгэм байна те. Эсвэл хүчээр тийм одоо сэтгэл төрүүлж байгаа ч болов уу гэж би заримдаа боддоо шүү дээ. Одоо Монгол хүмүүс бол арай ч ингэж нэг хэлэхгүй илгүүдээ гэтэл одоо энэ салбарыг бол харлуулдаг, буруу шаадаг зарим тохиолдолд бол тэгэхээр энэ бол нэг тийм төр зүрийн үзэгдэл юм болов аа. Гэхдээ нөгөө талдаа яг энэ салбарын хийж бүтээсэн ажил болгоно нүдэн дээр ил байгаа. Одоо сүүлийн нарчсан нийгэмд шилжээд те орчин цагийн уулархаан салбар хөгжсөн гэж үзэж байгаа энэ хугацаанд бол
гадны хөрөнгө оруулагч, за дотоодын хөрөнгө оруулагчид те хувийн хвшлүүдийн хийж бүтээсэн ажил болгоно нүдэн дээр ил бүтээн байгуулалт болцсон. Тэр нь одоо бодитоор үр өгөөд явж идэг. Тэгэхээр би бол уурхачтар маш их бахархдаг. Одоо яг үнэхээр жинхэнэ их орончид, хариуцлагатай иргэд, хариуцлагатай татвар төлөгчид, за хариуцлагатай уулуурхаа гэж бид нар яриад байдаг бол тийм дотор хүн л ажиллаж энэ бүхнийг хийж байгаа шүү дээ те. Тэгэхээр та бүхэн маань одоо шантралгүйгээр мэдээж энийг сорилт гэж хүлээж аваад тэгээд энэ байдал бол ингээд засагдаал явах одоо мэдээж олон улсын одоо туулдаг зовлон л бид нар туулж байгаа байх. Гэхдээ энэ засагдаад явна залуучууд илүү өөр болж байгаа, өөрөөр хардаг болсон тийм нийгэм бас нэлээд өөрчлөгдөж байгаа юм болов уу гэж харж байгаа. Тэгэхээр түрүүний бас ярьдгаараа альва маргаанд бол ялагч байхгүй. Тэгэхээр бид бүхэн яг ойлголцоод уршаа хараад за яг энэ эрсдлийн салбарын доктортой ажлыг хангах тал дээр бол энэ томоохон төслүүд маань маш өндөр үүрэгтэй байна. Таны түрүүний ярьдгаар одоо бодлогын түвшин та бүхэн маань ч гэсэн ингээд нэлээд манлайлж явах одоо бас юм бичигдэг үүрэг байгаа. Тэгэхээр энэ хариуцлагатай албан тушаалтанд танд бас амжилт төсөе. Тэгээ цаашдаа бас хилцээр нь бас ингээд амжилттай бас шийдэгдээд явах хаа гэж ингэж найдаж байна. Тэгээд өнөөдөр бас бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж Илэн Далангуй ярилцсан танд бас маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За ингээд үзэгчдээ дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай.